Нэлийн алдартай. 기도하고 시작하겠습니다. 네. 자, залбираад эхэлцгээе бүгдээрээ. 하나님, 언제나 저희를 세밀한 돌보시고 인도하심을 감사합니다. Эзэн минь та үргэлж биднийг шин соргог газар руу удирдлагын тулд талархъя. 하나님의 관심은 일상생활 가운데 저희의 생각과 저희 마음가짐에 있음을 고백합니다. Эзэн минь бидний бүх зүйл дээр та бидний бүх бодол, бидний зүрх сэтгэлийг үргэлж бидэнд итгэж байна. 다윗과 같이 하나님 보시기에 합당한 마음가짐을 가지고 뜻을 따르게 하여 주시옵시고 Эзэн минь бид Давидын адилаар таны өмнө зүрх сэтгэлтэй байж эзэн танд хэрэглэгдэхин төлөө залбирч байна. 하나님의 뜻대로 살기 위한 목적으로 말씀 듣는 이 시간 되게 하여 주시옵소서. Эзэн минь таны хүслийн дагуу дуулууртай байх тусалж энэ цагт удирдах болтугай. 하나님께서 함께 동행하시는 그런 복된 삶이 되게 하여 주시고 Эзэн минь таантай хамт алхдаг, таны замаар явдаг ерөөлийн зам байлгаж өгөөч. 하나님께서 사용하시기에 적합한 그런 하나님의 집으로 지어지는 저희가 되게 하여 주시옵소서. Эзэн минь та хэрэглэхэд зохистой таны сайн савууд байлгаж өгөөсэй. 성령 하나님께서 신이 이 시간에 말하게 하여 주시고 통역되게 하여 주시고 깨닫게 하여 주시옵소서. Эзэн бурхан та өөрөө энэ цагт ярьж, өөрөө хөрвүүлж бас өөрөө ойлгох болтугай. 예수님의 이름으로 기도합나이다. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. Энэ 6장 오늘은 17절 할 차례인데요. 17절이요. нэг 6장 그 작은 제목 네 번째 그 차례입니다. 네 번째가 순서입니다. 6장이죠, 목사님? 네, 6장 17절. 예. 네. 작은 제목 네 번째. За il жижиг нод сэдвүүдтэй явж байгаа тийм жижиг сэдвүүдээс одоо дөрөв дэх сэдвүүрийг орж байгаа гэсэн үг байна. 성소의 장, 다시 말하면 성소의 넓이, 성소의 이 길이, 성소의 길이, 성소의 길입니다. За одоо жижиг дөрөв дэх сэдв болохоор чинь ариун газрын урт гэж байна. 17절이고요. 17 эшлэлээрээ 17절 한 절만 읽어주십시오. За 17 дахь эшлэгийг уншъя. Харин түүний урд талын ариун танхим буюу өргөө 40 тохой урт байваа гэсэн. 아멘. 아멘. 지금 여기 내소라는 그 우리 한국말로 한국 성경으로는 안에 있는 그 성소 내소가 있고 바깥에 있는 성소 외소라고 이렇게 지금 기록되어 있는데 네. 이게 출애굽기나 이게 보면은 그 성소 지성소라는 단어도 있는데 그거는 좀 다른 단어로 지금 원래 그 원어가 그렇거든요. 네. 근데 지금 보시는 성경은 우리 학생들 보시는 성경은 똑같이 되어 있습니까? 다르게 되어 있습니까? 일단은 목사님 17절에는 네. 그냥 집이라고 되어 있죠, 집. 그냥 성소로 되어 있어요. 일단은 17절에는. 그래요? 성소로 되어 있습니까? 네, 성소로 되어 있어요. 그렇군요. 예. 이게 그냥 여기에서는 원어 자체가 이제 집이나 궁전이라는 단어로 되어 있고요. 네. 그리고 이제 원래 처음에 성막이 나오는 그 출애굽기 보시게 되면 거기는 거룩한 곳, 또 거룩하고 거룩한 곳 이렇게 단어가 나눠져 있습니다. 네. 그거 좀 설명해 주시고요. Одоо нөгөө нэг
Хэдүүлээ Египтээс гарсныг харах юм бол тэн дээр эзний асрыг барих үед нөгөө ариун газар, тэгээд ариунаас ариун газар гэдэг юм тусгай хоёр газар ариун газар талаар ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэгээд одоо тэрийг болохоор яг тэр үндсэн эхлэл дээр нь харах юм бол ариун өргөө гэж байдаг юм байна. Тэгэнгүүт өнөөдрийн хэдүүлээ үзэж байгаа энэ 17 дугаар ишлэл дээр харах юм бол энэ дээр бас зөвхөн ариун танхим гэж гарч байгаа байхгүй юу? Тийм 그래서 болоод тэр уртлын танхим гэж явцсан. Тэгэхээр нөгөө эдгээрүүд нь ерөнхийдөө ойролцоо ижилхэн нэг зүйлийн талаар зааж байгаа боловч нөгөө Библи болгонуудын орчуулгууд нь өөр өөр байгаас шалтгаалаад тийм тэгэхээр зарим тохиолдолд ариун танхим гэж ирээд зарим тохиолдолд ариун газар болон ариунаас ариун газар гэж ингэж нөгөө нэг янз бүрээр яригдж байгаа гэдгийг та бүнээс хараарай за. 그러면 한번 우리 통역 선생님이 출애굽기 26장, 출애굽기 26장 33절을 한번 읽어줘 보세요. 출애굽기 Нэ 26장 нэ. За би эндээс гитлэл 26-гийн 33-ыг уншиж. Энэ дээр ингэж байна. Гитлэл 26-гийн 33 дээр чи хөшгийг легенүүдээс өлгөн хөшгөний дотор таалд гэрчлэлийн авдрыг оруул. Хөшгөн ариун газар ба ариунаас ариун газрыг хооронд нь зааглах болно гэсэн. 네. Байна. 여기의 단어가 똑같은가요? 여기다는 성소란 지성소로 되어 있는데 예. 오늘 근데 본문에는 목사님 방금 그 17절을 보시면 예. 17절에다 성소라는 단어 일단 앞쪽 성소로 되어 있거든요. 앞쪽 성소. 앞쪽 성소요. 그래서 네. 단어가 그러니까 조금 차이가 있죠, 그렇게? 예. 예, Тэгэхээр 예. одоо энэ нөгөө гэтлэл ном дээр энэ дэр ч болохоор ч нөгөө бидний ярьж заншсанараа ариун газар болон ариунаас ариун газар гэж хэлсэн юм тийм үү? Гэтэл нэгдүгээр хаад номны 6-гийн 17 дээр хэдлээ харах юм бол энэ дээр болохоор урд талын ариун танхим гэж ütсэн баг гэсэн. 그러니까 구약의 그 성막으로 만들어진, 천막으로 만들어진 그 성막도, 안쪽과 바깥쪽이 있었던 것처럼 오늘도 똑같은 의미를 말씀하는 겁니다. Тэгээд нөгөө цүлд нөгөө асар барих үед сая нөгөө тэгээд тэр хөшгөөр зааглаад ариун болон ариунаас ариун гэж ингээ хоёр ариун газар тусгаарлаж исэн чиг одоо энд ч гэсэндээ эзний өргөөг барихдаа ийм тусгаарласан хоёр өрөөг бас ингээ гаргаж байгаа гэдгийг мэдэж болно. 문을 열고 들어가는, 먼저 들어가서 만나는 그 공간이 있고, 또 그 안쪽에는 언약궤가 있는 공간이 있기 때문에 이 두 공간을 이 성전 건물은 이 두 부분으로 이렇게 성전 건물은 이 두 부분으로 이렇게 나눠져 있는 겁니다. Тэгээ өөрөөр хэлэх юм бол нөгөө хаалга онгоогоод ингээ оронгууд чинь бас нэг тэр ариун газар руу орчих гэсэн тий. Гэхдээ тэнд бол гэрээний авдар байхгүй. Гэрээний авдар болохоор дараад нь дахиад цааш нь орохлоор байгаад байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ тэрийг болохоор ариунаас ариун газар гэж хэлээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хоёр ялгаа нь одоо энэ удаагийн тэр сүмийн барилга дээр ч гэсэндээ бас гарч ирж байгаа гэсэн үг. 바깥 성소의 그 길이가 40규빗이라고 했고요. Тэгэнгүүт энэ дээр гарч байгаа 40 тохой гэсэн хэсэг гарч иж тээ. Энэ болохоор ариун газрын хэмжээ, уртынхын хэмжээ 40 тохой гэж гарч байгаа гэсэн. 지금 이게 녹화되고 있는 게 녹화되고 맞는 있죠. 것 같아요. 예, 예. 이 참고적으로 알려드리면 성막에는 그 바깥 성소는 여기에 지금 솔로몬 성전의 그 길이 절반의 길입니다. Одоо өөрөөр энэ 40 тохой гэдэг чинь болохоор чинь Соломоны нийт барьж байгаа одоо эзний өргөө байгаа даа шүү дээ тийм ээ. Тэрний ер нь бол тал нь гэсэн үг. 그러니까 여기 40규빗이니까 그 성막 성소는 20규빗이 되는 것이고 또 지성소의 그 길이도 크기도 절반에 해당됩니다. 그럼 목사님 이렇다는 뜻이 아닌가요? 방금 이해할 때는 제가 네. 지금 성소는 총 길이에서 절반 그렇죠. 성소. 솔로몬 그리고 거기서도 이 성소는 지금 40인데 40에서 또 다시 절반 20은 지성소. 지금 여기 17절이 바깥 성소를 말씀하는 거거든요.
네. 박하성소는 40규빗인데 광야에서 지었던 그 성소, 박하성소는 20규빗이라는 거죠. 그리고 아, 그리고 안쪽 성소가 솔로몬 지금 아직 읽지 않았지만 그게 음, 20규빗이면 음, 성막의 안쪽 성소는 10규빗이라는 거죠. Энэ нөгөө ийм байсан юм байна. Одоо энэ удаа болохоор чинь ариун газар 40 тохой гэж гарч байгаа шүү дээ. Тэгэнгүүт урд нь цүлд нэг ариун асрыг барих үедээ тэр одоо ариун биш ээ, цүлд барьж исэн асрын тэр нэг ариун газрын урд нь энэс 2 дахин бага буюу 20 тохой байсан юм байна. Тэгээд цааш нь угаасаа аяанда гарна л гэж байна л да. Юуны одоо Соломоны барьж байгаа тэр ариунаас ариун газар нь болохоор чинь 20 тохой байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь болохоор цөлд болохоор энэс 2 дахин бага буюу 10 тохой байсан гэсэн үг юм. 그래서 박하성소는 우리가 하나님을 가까이 하기 위해서 애쓰고 노력하는 성도의 생활이 어떠해야 함을 말씀하는 의미가 있습니다. Тэгээд хэдүүлээ ингээ одоо уншиж байгаа энэ 40 тохой гэсэн байгаа. Энийг болохоор нэг талаараа бол гадна ариун газар гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр гадна ариун газар гэдэг нь бидний одоо амьдрал дээр хэрхэн буух вэ гэх юм бол итгэгч хүн тэгвэл энэ амьдралдаа бид нэр одоо харагдах байдлаараа энэ амьдралынхаа туршид хэрхэн ямар хэрхэн амьдрах ёстой вэ гэдгийг харуулж байгаа гэдгийг харж байна. 그러니까 그 성소 안에 놓는 세 가지 물건이 바로 성도의 생활이 어떠해야 함을 가리키는 그 의미가 세 가지 물건 가운데 담겨 있는 것입니다. За тэгээ энэ дээр болохоор чинь тэр ариун газарт одоо тавьсан ийм гурван зүйл байгаа байхгүй юу? Гурван эд зүйл. Тэгээ тэр гурван эд зүйлийг хэдүүлээ харах юм бол энэ нь эндээс зөөрлээд бидний амьдрал ямар байх ёстой вэ гэдэг хэдлээндээс харж болно гэсэн үг. 먼저 거기 떡을 먹듯이 하나님의 말씀을 먹고 거기 그 향을 사르듯이 하나님께 기도하면 빛을 발하는 성도의 그 선한 행실이 빛으로 발할 수 있다는 거죠. 음. 그거는 또 17절로부터 우리 보는 건가요, 목사님? 아니요, 지금 성소에 대해서 지금 설명을 하는 겁니다. 음. За тэгэхээр тэр ариун газарт нь болохоор чинь гурван зүйл байгаа байхгүй юу? Нэгт нь болохоор чинь одоо юу хүн талах. За хоёрт нь болохоор дог과 빛과 그다음에 기도가 먼저고 향. 네. 그래 향을 향. 사르는 기도가 그다음이고 그다음에 이제 나중에 빛을 발하는 예. Тэгэхээр тэн дотор нэг гурван зүйл одоо агуулга ярьж байгаа хгүй. Нэгдүгээрх нь болохоор чинь одоо талах. Өөрөөр хэлбэл эзний үг бол бидний амийн талах болно гэдэг утгаараа энэ үг байж байгаа. За хоёрт нь болохоор чинь эзэнд ангилам утлаг гэсэн утгаараа утлаг угуулдаг. Тэр болохоор чинь залбирлыг хэлж. За дараад нь болохоор тэнцэд дэнлөө буюу гэрэл байсан шүү дээ. Тэгэнгүүт тэр гэрлийг яаж хэлэх чинь бидний өмнөхийг гэрэлтүүлнэ гэсэн утгаас нь орж ирж байгаа. 이 세 가지의 일이 계속 반복되면서 점점 우리가 믿음이 자라나고 하나님과 점점 가까워질 수 있는 것입니다. Тэгэхээр бид нар харах юм бол бидний амьдралд өдөр тутамдаа энэ гурван зүйл ингээд нөгөө дугуй шиг эргэлдэж явах хэрэгтэй. Тэгжээж эргэлдэх тусмаа бидний нөгөө итгэл өснө, төлөвшил бий болно, гэх зүйлүүд ингээд гарч ирдэг гэж. 근데 그 길이가 40규빗이라는 의미는 40이라는 숫자의 의미는 40은 고난의 의미가 있는 숫자입니다. Харин энэ чинь 40 тохой гэсэн. Хэрвээ тоо болгон дээр нөгөө жоох ач холбогдол өгж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр харагдаж байгаа 40 гэсэн тоо нь болохоор чинь Библиэлд зовлон гэсэн ийм зовлон сорилт гэсэн ийм зүгээс илэрхийлж. 성도가 말씀을 받고 말씀을 실천하는 그 과정을 가는 가운데서 여러 가지 그 환란을 겪게 된다는 거죠. Өөрөөр хэлбэл итгэгч нар одоо эзний үгийг хүлээж авах, эзэнтэй хамт байх тэр нөгөө одоо энэ замаар явж явах энэ хугацаанд яг хэлэхээр тодорхой хэмжээний сорилттой тодорхой хэмжээний одоо асуудлуудад тулгарна гэдэг бас эндээс харж болно гэсэн. 사도행전 14장 22절 읽어주십시오.
За, Үлс номны 10 14 дугаар бүлгийн 22 말씀 шүү гэнэ. 22절, 예. 22 절. Үлс 14-ийн 22-ыг хэдлээ харах гэж байна. За, Үлс 14-ийн 22-ыг харах юм бол дагалдагчдын сэтгэлийг хүчрхэгжүүлж итгэлдээ байнга байгаарай гэж урамшуулхан бид олон зовлон туулж байж Бурхны хандлалд орох ёстой гэлээ. Амен. 아멘. 우리가 여러 가지 일로 환란을 겪는 것은 그 과정을 거쳐야지만이 우리 믿음이 자라나고 또 그 하나님의 성품을 닮은 자로 우리가 만들어질 수 있기 때문에 고난을 우리가 겪어야만 되는 것입니다. За эндээс бас хэлж дээ тийм ээ. Бид нэр тэ тодорхой хэмжээний олон асуудлуудыг туулах ёстой тий. Бурхны хаанчлалд орно, эзний замаар явна гэдэг бол амар зүйл биш ээ гэдгийг дахиад сануулж өгсөн юм. 이 고난은 우리의 믿음이 자라나게 고난은 하나님의 말씀을 더 확실하게 깨닫게 하는 그런 과정이 필요한 것입니다. Өөрөөр хэлбэл энэ зовлон гэдэг зүйл нь юу вэ? Бурхны одоо тэр хайр бид нар Бурханд итгэл тэр бүх зүйл дээр илүү нөгөө хурцлалыг өгж яадаг зүйлээ гэсэн үг. 그냥 듣기만 한 말씀은 확실하게 깨달음을 얻지 못하지만 고난을 통해 그 얻은 깨달음은 우리 마음 가운데 지워지지 않고 깊게 새겨지는 거예요. За мэдээж хэрэг хүмүүс нь зовлон бэрхшээл гэх юм бол олон янз байдаг тий. Бидний мэдээж хэрэг хувь хүний өөрийнх нь буруугаас үүдсэн ч юм уу иймэрхүү ямар нэгэн зовлон бэрхшээл ийм зүйл байх юм бол энэ нь бол утгатай биш тий. Харин тодорхой хэмжээнд зоригтой, утга учиртай ийм одоо бэрхшээлүүд нь яадаг гэхээр бидний сэтгэлд илүү юм хатыг өгж яадаг гэсэн үг. 그래서 시편 119편 71절 적어 놓으시고 시편 119편 71절. 119편이죠? 예, 예, 예. 71절. 네, 만약한 дуулал 119-ийн 71 дэх ишлэлийг бас тэмдэглээд аваарай. 거기에 고난 당하는 것이 유익이라고 그렇게 말씀하고 계셔요. За энэ дээр харах юм бол үчиглэлэр чинь за зовлон тохиолдсон зовлон болон бэрхшээл гэдэг зүйл нь тий илүү тустай гэдгийг бас бичсэн байна. 당장은 좀 힘들지만 그걸 통해서 많은 하나님의 말씀을 깨달음을 얻기 때문에 고난이 유익이라는 겁니다. Өөрөөр хэлбэл яагаад тустай гэхээр мэдээж хэрэг тухайн үед тэр мэдэрч байгаа мэдрэмжүүд нь бол амар биш. Гэхдээ энэ дунд яадаг вэ? Бид нэр эзний үг рүү ойртох бөгөөд эзнэрөө төлөвчлөөр ингээд илүү тэг өсдөг учраас надад тустай юм аа гэж. 그래서 말씀과 함께하는 성도의 삶이 어떠한 것을 이 길이의 숫자가 설명해주고 계시는 겁니다. Өөрөөр хэлэх юм бол тийм энэ дээр нөгөө одоо бид нар нөгөө хэлсэнчлэн дугуй шиг хэрэгжилж явах хэрэгтэй тэр үг залбирал тийм энэ гэрэл гэсэн энэ зүйлсүүд нь бидний амьдралд үргэлж ингэ нөгөө хатыг авчирч ядгаа гэсэн. 다섯 번째 작은 제목이요. За адилхан 5 дахь нь жижиг сэдв рүү орох гэж байна. 이 벽에 피는 박과 핀 꽃을 열린 박과 핀 꽃을 새겨 넣음. 다시요. 벽에 박과 핀 꽃을 새겨 넣음. 꽃. 예, 꽃이죠. 피어 있는 꽃, 피어난 꽃. 예. 그리고 새겼다는 뜻이죠, 목사님? 예, 새기는 게 이렇게 네네. 예, 이렇게 파서 모양을 만드는 거죠. 새겨 넣음. 네. Тэгэхээр за жижиг 5 дугаар сэдв рүү орчоо. За жижиг 5 дугаар сэдв болох чинь хананд хулуу болон одоо би Монгол хэлээр болох чинь хулуу болон цомрлогоо нээсэн цэцгийг сийлснэ гэсэн агуулга ашиглаж. Хананд хулуу болон цомрлогоо нээсэн цэцгийг сийлснэ. 18절 한 절입니다. За ишлэл нь болохоор 18 дахь ишлэл байгаа. 18절 한 절 읽어주시기 바랍니다. 18 дахь ишлэл уншия. 18 дахь ишлэл өргөөг хулуу болон цомрлогоо нээсэн цэцхэн сийлбэр бүхий хуш модоор доторлжээ. Бүгд хуш мод учир чулуун огт харагдахааргүй болсон байв. 아멘. 전 아내는
백향목으로 이렇게 다 입혀 있다는 설명 이제 이미 들었습니다. Эсвэл урд нь нөгөө нэг хэлжсэн тийм ээ. Чулууныг тэр чулуугаар хийгээд чулуугаар эсний өрөөг барингуудаа дотрыг нь хошмодоор доторлсон гэж ярьсан шүү дээ тийм ээ. 거기에 식물 박의 모양을 새겨놓고 또 예, 꽃의 모양을 새겨놓게 하신 이유가 있습니다. За тэгвэл хардаа ягаад заавал хулуу болон цомрлогоо нээсэн цэцгүүдийг ингээд одоо сэлж чам болоо гэдэг чинь бас нэг утга учиртай байна. 먼저 이 꽃은 심령이 새로워지고 마음이 변화되는 것을 말씀하는 거예요. За хамгийн эхлэл болохоор чинь цэцэг гэдэг утгыг яаж харж ирж байгаа гэхэлэр чинь хүний одоо нөгөө сүнс шинжлэгдэх тий альва зүйл нөө цэцэг дэлгэрхтээ зэрэгцээд нөгөө юм шинжлэгдэж байгаа мэдрэмж авдаг учраас одоо цэцэг ингээд сэлсэн гэж үзэж. 성품의 아름다움이 그 변화된 모습이 아름다운 모습으로 보여지게 되는 것을 말하는 거죠. Яагаад нөгөө талаар бас яач гэхэлэр чинь илүү нөгөө тийм үзэсгэлэнтэй тий үзэмжтэй байдлыг бас илэрхийлж өгч байгаа гэсэн үг. 그러니까 이 아름다운 변화는 이건 살아남이고 살림받은 생명을 얻은 상태를 말하는 겁니다. Тэгэхээр одоо тэр сэтгэлтэй тэр гоё байдал нь бас яаж хэлэх чинь нэг талаараа хайр болон амийн талаар бас илэрхийлж өгч байгаа гэсэн. 꽃이 핀 다음에 오는 순서, 꽃이 핀 다음에 일어나는 일은 반드시 열매가 맺히는 나무라면 꽃이 피고 나면 반드시 열매가 맺힙니다. За хүн юу яг нэг бодит амьдрал дээр сэсэндээ яадаг гэхээр цэцэг дэлгэрээд ирэхлээр дараад нь заавал үр жимс гардаг. 자, 마음의 변화가 먼저 나타나면 그 이후에는 행동의 변화가 열매로 반드시 따라온다는 거죠. За яг тэрэн шиг хүний сэтгэл одоо цэцэг дэлгэрж байгаа шиг хүний сэтгэл бас ингээд хүний сэтгэлд өөрчлөлт гараад ирэхлээр түүний дараа яадаг гэхээр сэтгэлд нь эхлээд өөрчлөлт гарсан хүн үйлдэлд нь бас өөрчлөсөн үйлдэлд нь тэр нэг сайхан өөрчлөлт нь бас харагддаг гэсэн. 그래서 꽃이 피는 것은 많은 열매를 맺히기 위한 변화의 시작이라고 볼 수 있습니다. Тэгэхээр одоо энэ дээр нөгөө янз бүрийн цэцгүүдийг сийлсэн гэдэг нь ямар утга гэхэлэр чинь тэгээ янз бүрийн үр жимсүүдийг ингээ харуулж байна гэсэн үг. 민수기 17장 8절 누가 읽어주십시오. За хин нэгэн хүн нь тооллог 17-гийн 8-ыг уншиж үү? Тооллог 17-гийн 8. За тооллого 17-гийн 8. Дараа өдөр нь Мосе гэрчлэлийн асар дотор ороход харагтан Леви бүлгийн Аароны тайгийг мөчөрлөж нахиалан цэцэглээд уйсын жимс боловсрсан байв. 아멘. 12개의 지팡이 가운데 아론의 그 지팡이에 거기서 싹이 나고 꽃이 피고 열매가 맺었다고 그랬죠? Энэ дээр арга юм бол хэлсэн тий. Одоо тэр нэг 12 овгуудын таягнууд байгаа гэж бодоход тэнцээр 10-ны таягн дээр тий цэцэг дэлгэрээд бас үржим сургацсан байсан гэсэн. 이것은 하나님께 속한 자에게 일어나는 심령의 변화를 여기 말씀하는 건데요. За өөрөөр хэлэх юм бол тий эндээс юу гэдэл харж болох вэ чинь бурхантай ойр байдаг хүний зүрх сэтгэл нь ингээд сэтгэлд нь гэсэндээ одоо дэлбэлэл одоо явагддаг тий үр жимс гардаг гэдэг хэлийг харж болох нь. 말씀의 깨달음은 마음의 변화를 가져오고 마음의 변화는 행동의 변화를 가져온다는 것을 이제 이와 같은 비유로 말씀하고 계시는 겁니다. За өөрөөр хэлэх юм бол тий үгийн тэр өөрчлөлт нь миний сэтгэлд ингээд бий болдог. Харин хүний сэтгэл ингээд тий эзний үгээр өөрчлөгдөд ирэхлээр хүний үйлдэл ч гэсэндээ өөрчлөгдөж ирдэг юм аа. Үр жимс гарч ирдэг юм аа гэдэг хэлээндээс харж байна. 아가서 2장 12절부터 13절 적어 놓으시고요. За энэ юуны 아가서는 솔로몬의 그거죠? 솔로몬의 송. 예, 솔로몬의 노래. 예. 네, 아가서 2장 12절부터 13절. 아하, 솔로몬의 동 2-ын
12-оос 13 дугаар ишлэлийг та тэмдэглээд аваарай. 거기에 보면 거기도 역시 마찬가지로 꽃이 필 때 비둘기의 소리가 들린다고 그렇게 기록되어 있고요. За тэнцээ харах юм бол юу хэлдэг чинь цэцэг дэлгэрэх үед тэ тагтааш гэсэн дуугарх болно гэсэн ийм агуулга байгаа. 또 열매가 맺히고 또 향기를 바란다고 이렇게 기록되어 있습니다. За мөн тэнцээ юу гэхээр чинь үр жимс тэ үр жимс ургалж анхлан өндрийг харнаа гэсэн ийм агуулга бас байгаа. 성령님의 그 일하심이 있을 때 그때 우리에게 마음의 변화가 나타난다는 것이고요. За тэн дээр бас юу юм гэхээр чинь ариун сүнсний одоо үйлс явагдах үед яадаг вэ? Бидний зүрх сэтгэл гэсэндээ өөрчлөлт ирнэ гэдэг хэлж өгч байна. 그때 열매를 맺게 되면서 하나님과의 참된 동행이 예수님과의 동행이 시작된다라는 그런 의미의 구절입니다. За мөн тэрэн дээр яшиглаж чинь эзэн бурхантай одоо хамт байх үед хүний сэтгэл зүрхэнд өөрчлөлт бас гарнаа гэдэг хэлж өгч. 근데 같은 나아가서 2장에 또 이어지는 구절 보면은요. За мөн тэрнээс гадна хэдэн номлогчийн үгс номны 2 дугаар бүлгээс дахиад цаашаа ингээд үргэлжлүүлээд харах юм бол юу гарч ирэх гэхээр 2장 15절에 포도원을 허는 여우가 있다고 기록돼 있어요. За харин тэн дээр юу нэхлэр чинь юу яа да унших юм. За тэн дээр юу нэхлэр чинь 자 잠시만요. 가서 읽을까요, 목사님? 네, 그 읽어 주시죠. 예, 2장 15절이요. 아가서. 네, 2장 15절 말씀. За ном Соломоны дуун 2-ын 15-гаар цэцэглэж байгаа усан үдсмийн минь цэцэрлэхийг сүйтгэх үнэгнүүдийг өчүүхэн тэр үнэгнүүдийг өөрт минь бариад өгөөч гэнэ. 예, 거기 өөрөөр хэлбэл цэцэглэж байгаагийн хажуугаар түүнийг ингээд сүтгэхээр одоо тэ харж байдаг үнэнүүд бас байгаа гэдгийг хэлж өгч. 예, 거기 포도원에 작은 여우가 들어오면 안 된다고 이렇게 기록돼 있죠. өөрөөр хэлбэл тэр үнэгийг ямар үнэг гэсэн хэлэр чинь жижигхэн үнэг гэж байна тий? Зузаан үнэг юм уу да жижигхэн үнэг гэсэн. 그 이유는 꽃이 필 때 여우가 있으면 안 된다는 겁니다. Энэ ямар утгатай хэлэр чинь цэцэг дэлгэрэх үед тэнд үнэг байж болохгүй гэсэн үг. 피는 꽃을 떨어뜨리면 열매가 나지 않겠죠. Яагаад тэгэхээр тэр цэцэг байна гэдэг нь үнэг яахаар тэр цэцгийг нүг унгаах магадлалтай буюу хэрвээ үнэг байж байгаад цэцэг нь унчих юм бол яах вэ гэхээр үр жимс гарахгүй гэсэн үг. 우리 성도가 말씀을 듣고 마음이 변화되기 시작할 때 사단은 그것이 열매로 이어지지 못하도록 방해하는 일을 합니다. Өөрөөр хэлбэл энэ дээр сэтэл харах юм бол итгэгч хүн ямар нэгэн байдлаар тэ үр жимс ургуулах гээд хөөрхөн боловсрох гээд ирэх үед яадаг гэсэн чинь тэр дор нэг харсан үнэг шиг тэ одоо муу нэгэн бол заавал байж байгаа гэсэн үг. Тэгээ яг тэр цэцгийг нь унгаах гэдэг. Цэцгийг нь унгааснараа үр жимсийг нь ургуулахгүй байх гээд ингээд хяраад байж байгаа гэдгийг сануулж байна. 그때 필요한 것이 우리의 기도입니다. Тэгээ тэр үед тэгвэл хэрэгтэй зүйл нь юу юм бэ? Тэгэхээр тэр нь бидний залбирал гэсэн. 그러니까 성소에 떡을 먹는 것과 빛을 비추는 것 사이에 그 중간에 향이 있는 것도 말씀 받는 것과 열매를 맺히는 것 그걸 연결시키는 것이 바로 기도가 있어야 된다는 걸 의미하는 거죠. За тэгэхээр энэ болохоор чинь бид нэр одоо тэ сүнсний хоолыг идэх. За тэгээд эзэнтэй ойрхон байснаар үр жимс гаргах хоёрын дунд нь тэр юу анхлан утлаг тэ анхлан өндрийн утлаг байдаг тэ тэр утлаг гэдэг утга нь ямар утгатай лэр чинь залбирал буюу тэр нөгөө хамгаалалтын төлөө бид нэр залбирлуудыг ингээд өргөдөг байх хэрэгтэй гэж хэлж байна. 그리고 또 박에 대해서 여기 말씀하고 계시는데요. За энэ дээр бас дахиад хулуу гэж нэг ярьсан тийм. 단단한 식물인데 그 절반을 쪼개면 그 속을 그 비게 만들어서 이렇게 그릇이나 물을 그 뜨는 데 쓸 수가 있죠.
Энэ хулгуу болохоор ингээ харахад бол хүмүүс нэг тийм нэг за зүгээр л нэг гэж ингээд хэлмээр ийм энгийн юм шиг боловч яг ингээд нөгөө нэг яагаад ирэхлээрэ 이 박이라는 말의 그 뜻은 열려 있다, 그 열린다라는 뜻이 있습니다. 그래요. 여기도 사실은 호박으로 되어 있는 거거든요, 목사님. 네, 몽골 성경에. 예, 예. 호박이나, 그래서 여기 예, 예. 호박이나 박이는 똑같은 거인 것 같은데 그 음. 열려 있다는 뜻이라고요? 예, 그 원어상 뜻이, 그러니까 제가 이 어떤 재료의 이름이나 식물의 이름이나 아니면 네, 땅의 이름이나 이런 이름을 말할 때 그 원어 네. 뜻을 제가 말씀해 드리면 우리 각자가 음흠. 잘 메모해 놓으시고 나중에 혼자 개인적으로 연구하시면 다 확인 가능한 거예요. 네네네. За одоо эн чинь нэг хулуу байгаад байна шүү дээ. Энэ хулуу чинь бас ямар утгатай гэхээр ийм нээлттэй гэсэн утга бас байдаг гинэ. Тэгээд одоо хэвдэл ингээ харах юм бол ямарваа нэгэн зүйл дээр нь тэр одоо баригдаж байгаа материал юм уу эсвэл тэр одоо газрын нэр ч юм уу тиймэрхүү юм дээр болохоор энэ пастор нэлээд тийм ач холбогдол өгч ингээ тайлбарладаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингэж шалтгаан нь юу юм гэхээр дараа таад мань заавал бие даагаад эдгээрийг ингээ нөгөө хайж үзээрэй. Тэгчиж илүү сайн ойлгоно шүү гэсэн утгаас давхар явж байгаа гэж шүү. 그러니까 원어 그 해설 그 원어 사전을 우리가 나중에 이렇게 구입하셔가지고 다 이렇게 그것도 깊이 있게 나중에 이렇게 공부할 필요가 있습니다. Тэгэхээр хүмүүс ер нь эхлээд нөгөө одоо яг энэ нөхцөл байдлуудыг гэх юм уу яг үгийн үндэснүүдийг тийм үндсэн утгуудыг нь сайн ойлгож мэдэж эхлээд тэмдэглэж авчаад дараа нь тэрийг ингээд сайн нягтлах уул нь хэрэгцээ их байдаг шүү гэдэг. 이 바악이라는 식물의 그 모양은 그 다른 데도 그것이 또 그 새겨진 곳이 있습니다. За тэгэнгүүт энэ хулуу гэсэн энэ агуулга болохоор өөр газар ч гэсэн бас ингээд дахиад тэмдэглэгдсэн байдаг юм. 성전 마당에 뜰에 놓인 큰 물을 담는 바다라고 하는 그 물을 담는 큰 그릇에 거기에 또 박의 모양이 새겨 있다고 그랬어요. Одоо тэр нөгөө нэг эзний өргөөний өмнөх талбайд нь ингээд тэнгис гэж нэрлэгддэг нэг юм том зүйл байгаад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрэн дээр ч гэсэндээ юм хулууны одоо дүрс бас юутай байдаг гэнэ. Силэстэй байдаг гэнэ. 그거는 7장 24절에 그 구절이 있습니다. 그 여기 열왕기상이죠? 예, 열왕기상 7장 24절에 그 바다가 있고 거기에 박의 그림이 새겨져 있다는 것이 거기 있다는 거예요. 네. За тэгэхээр одоо хэдүүлээ харах юм бол энэ нөгөө нэг юуны юулээ тэнгисийн талаар тэнгисний тэр одоо хэн дээр нь хулууны хээ байгаа талаар болохоор нэгдүгээр хаад номны 7-гийн 24-р эшлэлээр бас байгаа гэж. 우리를 정결케 하시는 말씀은 그 바다를 놓고 볼 때 우리를 정결케 하시는 말씀을 마음이 열린 자에게 하나님은 담아주신다는 거죠. өөрөөр хэлэх юм бол энэ 24 дээр ямар агуулга гарч байгаа гэхээр бид нарыг одоо тийм бидний байдлыг цэвэр байлгах дээр тийм эзний үг байдаг шүү тийм бид нар сэтгэлээ нээсэн хүнд өөрөөр хэлбэл хулуу гэдэг чинь сая нөгөө нээлттэй онгороо гэсэн бас утга ордог гэж шүү тийм тэгэнгүүт сэтгэлээ нээсэн хүнд эзний тэр нөгөө нэг одоо тусламж нь тийм ороход эзний тусламж нь түүнд бас нээлттэй байна гэсэн ийм агуулгаас орж ирдэг гэж. 말씀을 항상 마음 가운데 간직하고 생활하는 성도에게는 그 성도는 하나님께로 항상 마음이 열려 있어야 되는 겁니다. Тэгэхээр эзний үгийн өмнө үргэлж сэтгэлээ нээлттэй байлгадаг одоо итгэгчийн өмнө ч гэсэндээ эзэн өөрийнхөө үд хаалгуудыг бас нээлттэй байлгадаг гэсэн үг. 마음이 열린다는 것은 하나님의 말씀을 받고자 하는 마음을 갖는 것이 마음이 열리는 거죠. Тэгвэл сэтгэлээ нээлттэй байлгана гэж ямар юм хэлж байгаа юм. Тэгэхээр эзний үгийн өмнө за би хүлээж авъя гэсэн юм хандлагатай байхыг хэлж байна гэсэн. 우리가 마음을 열어놓으면 하나님은 우리의 모든 것을 열어주십니다. Бид нэр сэтгэлээ өөрсдөө нээхэд бурхан яддаг буцаагаад биднэр лөө олон боломжийн олон үд хаалгуудыг бас нээж өгдөг. 말씀을 깨닫도록
우리 마음을 열어주시고요. Тэгээ тэгээ үгийг тэг яадаг гэхээр үгний утгыг ойлгох хэмжээгээр бидний бас зүрх сэтгэлийг нээж өгдөг. 사도행전 16장 14절에요. За юуны Үйлс 16-гийн 14-ийг харах юм бол 거기 바울이 전도할 때 루디아라고 하는 여자의 마음을 하나님께서 열어주셨다 그랬어요. за тэр Үйлс 16-гийн 14-ээр харах юм бол Паул энэ ч нөгөө эзний үгийг дамжуулаад сайн мэдэд харааж явах үед эзэн ясгэлэр Лүдия гэдэг нэгэн эмэгтэйгийн зүрхийг нь нээж өгсөн гэж байна. 또 하나님께서 우리의 눈을 열어주셔야 됩니다. Тэгээ бас бурхан яадаг гэхээр эхлээд бурхан биднээс бас биднэрт хүрч бидний нүдийг нээж өгөх хэрэгтэй байдаг. 시편 119편 13절이요. За дуулал номны 119-ийн 13-ыг харах юм бол 18절. 119편 18절. 예. 18-ыг харах юм бол 거기에 우리 눈을 열어주시기를 하나님께 구하는 기도이고요. 네. энэ дээр харах юм бол өөрөөр хэлэх юм бол бидний нүдийг нэгээч гэсэн залбирлага. Дуулал 119-ийн 18 дээр 눈을 열어주시면 보이지 않던 성경에 감춰 있는 뜻들이 눈에 보여지게 됩니다. тэг бидний тэр сүнсний нүд бидний энэ сэтгэлийн нүд нээгдэх үед яадаг гэхээр эзний өмнө би ингээ хараад сууж байсан тэр нэг ойлгохдохгүй байсан нууцлагдсан байсан тэр эзний утгууд нь нээгдэж өгдөг гэсэн. 또 우리 귀를 하나님이 열어주십니다. тэгэнгүүт бурхан бас замыг бас нээж өгдөг. 욥기 36장 10절 누가 읽어주십시오. хэн нэг нь Йов 36장 10절. 예. 36-гийн 10. Йов 36-гийн 10-ыг хэн нэг уншиж өгөөрэй. Йов 36-гийн 10. Йов 36-гийн 10. 네. Тэдний жихийг сургамжоор нээж тэдний хилэнцгийг нүглээс эргэхийг тушаадгаа. 아멘. 아멘. 예, 하나님의 말씀은 우리 육신의 귀로 듣는 것이 그게 말씀이 아닙니다. Бурхны үг гэдэг бол бид нэр өөрсдийнхөө надад миний нүдэнд бидний нүдэнд харагдаж байгаа нэг хоёр навчаараа чихээр сонсдог зүйл бол биш ээ. 말씀에 감춰 있는 그 뜻이 말씀의 본래 의미가 마음에 와닿도록 들려지는 것이 그게 귀가 열리는 거예요. Тэгэхээр харин тэр ирж байгаа эзний үг зүрх сэтгэлээр орж ирж байгаа тэр үед яадаг гэхээр миний ингээд нэг чихт нээгддэг. 똑같이 말씀을 듣고 똑같은 장소에서 말씀을 듣고 똑같은 말로 언어로 설교를 듣는데 누군 깨닫고 누군 깨닫지 못하는 그 차이는 바로 귀가 열리고 귀가 열리진 자만 그렇게 들을 수가 있다는 거죠. Тэгээ өөрөөр хэлэх юм бол яг ижлэхэн хэлээр тэгээ яг ижлэхэн үг сонссон ч гэсэндээ зарим хүмүүс яадаг вэ? Зарим нь ойлгодог, зарим нь ойлгохгүй юм тохиолдлууд байдаг шүү дээ, тэгэхээр энэ ч гэсэндээ юутай холбоотой вэ? Бидний нөгөө хэр нээлттэй байна, хэр хаалттай нэгдтэй холбоотой байдаг. 말씀이 우리 삶 가운데 적용되기 위해서는 하나님께서 열어주시는 일이 필요한데요. Бид нар эзний үг бидний дотор оршихын тулд бид нар эхлээд ингээд нээлттэй болох нь их чухал гэдэг. 열어주시는 대상은 마음을 여는 자, 다시 말하면 깨닫기를 원하고 말씀을 자기가 받기를 원하는 자에게 하나님은 열어주신다는 거죠. Тэгээ харин тэгвэл тэрийг бурхан нээж өгдөг. Бурхан тэгвэл ямар хүнд тэр зүрх сэтгэлийн нээх тэр бүх зүйлийг нээж өгдөг вэ гэхээр эхлээд өөрөө нээх хэмсаа хүсэж байгаа хүнийг ингээд нээж өгдөг гэж. 그다음에 6번째 작은 제목입니다. За хэдлээ 6 дахь жижиг сэдвээр оръё. 내소의 그러니까 안쪽 성소입니다. 내소의 규격. За тэгмэд одоо хэдүүлээ нөгөө нэг юу руу очиж гэсэн. 6 дахь жижиг сэдв болохоор ариунаас ариун газрын талаар ярих гэж байгаа. За 19절부터 20절까지고요. За 1-р хаад 6-гийн 19-с 20 байгаа.
Дотоод талд буй дотоод ариун танхимын урт нь 20 тохой, өргөн нь 20 тохой, өндөр нь 20 тохой бөгөөд тэрээр түүнийг шижир алтаар доторлож хуш модон тахилын ширээг бүржээ. 아멘. 다 아멘. 읽으신 거죠, 지금? 그러니까 19랑 19절하고 20절에 좀 보세요. 아니요. 19절, 20절 맞아요. 19절. 19-өөс орох юм. Эзний гэрээний авдар залхахын тулд өргөөний дотор талд дотоод ариун танхимыг бэлтгэжээ. 아멘. 네. 내소의 의미는, 내소라는 말의 참된 의미는 성전에서 가장 하나님과 가까워진 곳인데 거기 언약궤가 있는 곳이 내소입니다. За одоо энэ дээр гарч дотоод газар гэж байна. Тэгэхээр дотоод талд байгаа дотоод ариун газар. Энэ дотоод ариун газарт нь болохоор чинь бурхантай хамгийн ойр очиж уулзах боломжтой эзний гэрээний авдар байсан тий. Авдар байх газар гэсэн. 여기 내소는 길이와 폭 넓이와 높이가 다 기록되어 있습니다. За энэ дээр болохоор дотоод ариун газрын хувьд болохоор чинь урт өргөөнтэй бас өндөр нь хүртэл өндөрийнх нь хэмжээ хүртэл бичигдсэн байна тийм ээ. 모두 다 20규빗씩이죠. За бүгдээрээ дандаа 20 тохой гэсэн. 그러면은 그 광야에 있던 성막의 그 지성소는 어떻다는 겁니까? 그거는 전부 10규빗씩이라는 거죠. Тэгэхээр энэ нэг одоо энэ Соломоны бариулж байгаа эзний өргөө болохоор чинь цөлд баригдажсэн эзний тэр асрыг бодох юм бүх юм хоёр дахин том байгаад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэгвэл цөлд баригдажсэн ариунаас ариун газар нь юу гэсэн үг вэ гэхээр чинь 10 тухай байсан гэсэн үг байна тийм. 광야의 지성소나 여기 솔로몬의 성전 지성소나 높이와 넓이와 그 넓이와 길이와 높이가 다 똑같다는 공통점이 있습니다. За тэгэхээр одоо харах юм бол нөгөө нэг юуны цөлд баригдажсэн тэр газруудын хэмжээ. За одоо энэ чи Соломоны барьж байгаа газрын буюу эзний өргөний хэмжээ ингээ яригдчих шүү дээ тийм ээ. Эдгээрийн нэг ижлэгэн тал нь юу ингээ гэхэлэр чинь нөгөө яг том жижигрэл ялгаатай боловч нэг хэмжээсүүдийн харьцаа нь яг ижлэгэн байсан гэсэн үг. 그 입체 사각형을 생각하면 이 높이, 넓이, 길이가 똑같은 사각형은 반듯하고 어느 한쪽으로도 찌그러지지 않은 사각형을 말하는 거예요. За өөрөөр хэлэх юм бол одоо тэнцээ энэ дээр харах юм бол урт өргөн өндөр нь яг уруулаа ижлэх мэлэр чинь бидний хариултыг дөг дөрүүлчих, квадрат дөрүүлчих байгаа тийм. Тэгэхээр ийм байвал яах вэ? Аль нэг тал руу холборохгүй тийм. 이것은 완전 무결하고 어느 쪽으로나 결함이 없다는 것을 의미합니다. За тэр нь болохоор чинь яаж нэг тэр чинь аль нэг тал руугаа урт ийм биш яг тэгшгэн дөрүүлчин байна гэдэг чинь аль нэг хэсэг рүүгээ одоо хэлбэхгүй гэсэн үг. Яг нэг тийм тэгшгэнтэй дөрүүлчин гэсэн үг. 하나님의 말씀에 의해서 성품이 변화된 자는 어느 면으로 보나 흠잡을 것이나 책망받을 것이 없는 그런 완전함을 보여주는 자가 된다는 거죠. өөрөөр хэлэх юм бол тэр одоо яг юм хэмжээнд хүртэл тэгшгэн байгаа энэ зүйлс сэтлээ бас юу харж болох вэ гэхээр төгс байдлыг харж болох гэсэн бурхны тийм. 우리는 주 앞에서 흠도 없고 점도 없고 책망받을 것이 없는 자로 그렇게 서야 마땅합니다. өөрөөр хэлэх юм бол эзэн бас биднийг ч гэсэндээ яг ийм байдлаар бүтээж өгнө гэсэн үг. Дараад нь бид нар эдний өмнө очиход те ямар нэгэн согоггүй, гажиггүй те яг ингээд төгс байдлаар олдно гэсэн агуулгыг эндээс хэлээ харж болно гэсэн үг. 베드로후서 3장 14절이요. За 2 дугаар Петр 3-ын 14-ийг харах юм бол 한번 누가 읽어 주십시오. хэн нэг уншиж өгөөрэй. 2 дугаар Петр 3-ын 14. Тиймээс хайрцууд минь та нар илгээрийг хүлээж буй учраас амар амгалан дотор толбоггүй бөгөөд өөс хэвгүйгээр түүнд ордохыг
хичээх тун. 아멘. 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 우리가 장차 가게 될 영원한 천국을 바라보는 자는 이와 같이 어떤 면으로도 어느 면으로도 흠잡을 것이 없는 자로 그렇게 변화되는 것이 그것이 반드시 있어야 할 일이라는 겁니다. Таалал бид нар энэ дээр харж байгаа тийм ээ. Бид нар ч гэсэндээ эзэн бурхныхаа өмнө яг ийм байдлаар бүр ямар нэгэн тий соггохгүйгээр олдохын төлөө хэдүүлээ яг хэвээр хичээх ёстой гэсэн. 천국의 그 모양도 새 예루살렘으로 불리워지는 우리가 장차 성도가 들어갈 곳도 이런 모양입니다. Энэ дээр харах юм бол хэллээ нөгөө бас эндээс юу харах вэ нөгөө шинэ Иерусалим тийм ээ шинэ Иерусалимийн хэлбэрийг гэсэн бас хэлээ эндээс харж болно гэсэн үг. Өөрөөр өөгүй тийм 요한계시록 21장 15절부터 보겠습니다. Илчлэлт номны 21-ийн 15-аас хойш хэдлээ харах юм бол 15절과 16절 두 절 누가 한번 읽어 주십시오. За хин нэг нь илчлэлт 21-ийн 15 16-ыг уншиж өгөх үү? Илчлэлт 21-ийн 15 16. За. Надтай ярьсан тэнгэр элчид хот болон хаалганууд нь мөн хэрмийг хэмжих алтан шугам байв. Хот нь дөрвөлжин бөгөөд урт нь өргөнтэйгээ адил аж тэнгэр элч хотыг шугамаараа хэмчихэд урт өргөн өндөр нь адилхан 12,000 стадиа байлаа. 아멘. 여기도 길이와 넓이와 높이가 똑같다고 그랬죠? Энэ дээр ч гэсэн харж байгаа тийм урт нь өргөн нь өндөр нь ижлэхэн байсан тийм. 이러한 지금 설명은 천국이 모든 면에서 완전 무결하다는 의미가 있고요. За эндээс харах юм бол мөнхийн улс Тэнгэрийн хаанчлалын талаар харах юм бол бүх талаараа ингээд нэг өв тэгш гэдэг хэлээ бас ингээд харж болох нь. 주님을 심령 안에 모시고 주님과 동행하는 자에게는 어떤 면으로도 이런 잘못된 모습이 보이지 않는다라는 똑같은 의미를 여기서도 설명하는 겁니다. За энэ дээр мөн яаж хэлэр чинь эзний дотор эзэн ямар нэгэн байдлаар альч талаасаа харсан гэсэн тийм төгс гэдэг бас ингэ тайлбарлаж өгч байна. 근데 지금 높이와 길이와 넓이가 또 20규빗이라는 의미가 또 있겠죠. За тэгэхээр бас энэ чинь нөгөө одоо хэдүүлээ буцаад 1-р хаад номынхаа 6-р бүлэг дээр очих юм бол тэнцээ тооны тоо байсан шүү дээ тийм ээ. Тэр тоон дээр болонгууд чинь дахиад нөгөө одоо 20 гэсэн тоонод гарч исэн. 20은 10의 배수이고 10의 두 배수는 둘은 어떤 증거를 통해 확실해지는 그런 확실함을 얻는 그런 의미가 있는 겁니다. За 20 гэдэг тоо болохоор чинь 10-ыг үржих нь 2 гэсэн утга шүү дээ тийм ээ. Тэгэхээр 2 дахин гэсэн утган дээр юу авдаг гэхэлэр чинь давтсан, баталгаажсан гэсэн утгыг авдаг гэнэ. дахин гэсэн утган дээр. 우리가 주님 발견해서 주님 모시고 주님과 함께 살아가는 삶을 살기 위해서는 말씀에 확실한 깨달음이 있지 않으면 그것은 이루어지지 않는다는 거죠. Бид нэр ч гэсэндээ за одоо эзэнтэй уулзлаа гэхэд эхлээд эзнийг таньж мэдээд эзэнтэй уулзчаад явах юм. Эзний дахин одоо тэр дахин таньж мэдэх, амсаж мэдэх ийм одоо юутэй ийм дахин таньж мэдэж амсаж мэджээж илүү нөгөө ойлгодог гэсэн үг. 우리를 바르고 정확하게 만드는 것은 확실한 말씀이 우리를 모든 면에 바르고 정확하게 만듭니다. Бид нэр яадаг гэхэлэр чинь ийм зөв тодорхой ийм зүйлсүүд байж тодорхой ийм зүйлсүүд бид нар дээр нөгөө байж хүн дотор хүнд юу сэтгэлээр ийм баталгаажсан юм сэтгэл үүсдэг гэсэн. 확실한 이유는 그 말씀에 어떤 오류, 잘못된 것이나 또 거짓된 것이 전혀 없기 때문에 그렇기 때문에 확실한 거죠. Тэгээ тэр баталгаажсан гэдэг агуулга дотор юу яадаг гэхэлэр чинь эргэлцсэн гэсэн ойлголт байхгүй. Бас нөгөө нэг юм эргэлцсэн гэсэн ойлголт байхгүй. Тэрнээс гадна бас нөгөө юу гэсэн ойлголт байхгүй. Ингээд нөгөө буруу гэсэн ойлголт байхгүй. баталгаажсан гэсэн үг дотор. 우리가 받는 모든 말씀은
듣기만 하는 거 가지고는 확실함을 얻지 못합니다. Тэгээ бид нэр өөрөөр хэлбэл бид нэр бас ингээ авч байгаа үгнүүд дээр яадаг гэхээр зөвхөн нэг удаа ч юм уу эсвэл өнгөцгөн сонсчоод тэрэн дээр ингээ бат итгэл төрөөд идэр байдаггүй. 우리 기도와 실천을 통해서 그 말씀이 얼마나 참된 말씀임을 우리가 증거를 얻을 때 확실함이 주어지는 거죠. Тэгээ бид нар харин яах вэ гэхээр бид нар тийм залбирлаар залбирал болон одоо тэр дахин давтамжтай энэ байдлуудаар яадаг гэхээр баг багаар баталгаажуулалтыг авч идэг гэсэн. 네, 그래서 우리가 지성소의 생활을 하는 사람은 확실함으로만 모든 말씀이 자기가 받은 모든 말씀이 다 그 입증됐기 때문에 확신으로만 이루어져 있습니다. Тэгэхээр нөгөө нэг ерөнхийдөө бидний одоо өгөхөд биднэрт өгөхдөө яаж гэхээр яг үнэндээ бол биднэрт өгөгдөж байгаа үг болгон бүгдээрээ яадаг гэхээр бүр ингээд баталгаажсан байдлаар биднэрт өгөгддөг. 말씀이 진실하기 때문에 그것이 이루어질 것도 확실하고 그래서 우리 믿음도 확실한 겁니다. За тэгэхээр бид нар дээр харин эзнээс өгөгдөж байгаа энэ үгнүүдд бол яагаад баталгаажсан гэж хэлж байгаа гэхээр чинь үнэнээр бичигдэж байгаа. Үнэнний гэдэг утгаараа одоо баталгаажсан гэсэн утга болж. 그래서 말씀 앞에는 항상 확실한 말씀, 이 확실하다는 단어, 그 서술 단어가 항상 붙어 있습니다. Тэгэхээр 다시 주승해 보세요. 확실하다는 마지막 내용은 다시 한번 부탁드릴게요. 하나님의 말씀은 하나님의 말씀은 항상 성취되는 말씀이기 때문에 확실하다는 그 서술 표현 단어가 항상 붙어 있다는 거죠. 네. тийм болохоор хэд харахад бол Бурхны үг болохоор чинь Бурхны үг бол нөгөө нэг баталгаатай гэдэг Бурхны үг гэдэг үг болон баталгаатай гэдэг үг хоёр хоорондоо ингээд салшгүй холбоотой байдаг гэсэн. 예를 들면 시편 93편 5절 한번 누가 읽어 주십시오. 시편? 시편 93편 5절이요. За, дуулал 95-ын дуулал 93-ын 5 дугаар эшлэлийг уншчих уу? Дуулал 93-ын 5 дугаар эшлэл. Таны гэрчлэлүүд маш үнэн юм. Өө эзэн, ариун байдал таны өргөөнд өөрт мөнхөд зохистой. 아멘. 이 구절뿐만 아니라 많은 구절에 하나님의 말씀 모두 진실하고 확실한 말씀이라고 그렇게 기록되어 있고요. За мэдээч хэрэг энэ ишлэлээс гадна өөр бүх одоо ишлэлүүд төр болохоор эзний үг бол шудраг эзний үг бол баттай гэсэн ийм агуулгууд үргэлж ингээм хамт явж байгаа. 그래서 그 말씀이 확실하기 때문에 그 말씀에 약속된 내용들이 이루어지는 것도 확실하게 이루어지는 겁니다. Тийм болохоор үг нь өөрөө баттай учраас үг хэлэгдэнэ гэх юм бол тэр одоо хэлэгдсэн үгнүүд нь баттай бас биелнэ гэсэн ийм батламжийг бас дагуулж авч байгаа гэсэн. 다윗도 그 같은 확신 가운데서 평생을 살았고요. За Давидыг харах юм бол Давид ч гэсэндээ үргэлж эзнээс батсан ингээд батцуурсан баттай байдал дээр амьдэрсэн. 솔로몬도 말씀의 확실함을 알기 때문에 성전을 건축할 수가 있었던 것입니다. Соломон ч гэсэндээ харин Соломон ч бас эзний үг баттай гэдгийг мэдчихсэн учраас зоригтойгоор эзний өргөөг ингээд барихыг эхлүүлсэн байна. 말씀이 얼마나 확실함을 솔로몬이 알고 있기 때문에 또 그런 기도도 했습니다. Тэгээ үг гэдэг зүйл хичнээн нэг одоо чухал бай гэдгийг мэдж байгаа учраас тэр бас тэгж залбирсан байдаг. 열왕기상 8장 26절입니다. За 열왕기상 8장 26절. Нэгдүгээр шаш дээр 8:26 гарах юм бол нэгдүгээр хаад 8:26 гарах юм бол 8:26 дээр 8:26 дээр 8:26 гарах юм бол 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 8:26 дээр 8:26
읽을까요, 목사님? 예, 예, 읽어주십시오. За 8:26 дээр юу юу гэхээр тиймээс Израилийн бурхан минь та өөрийн зарц миний эцэг Давидэд хэлсэн үгээ баттгаж өгөөч гэсэн. 아멘. 확실한 믿음을 갖고 있었기 때문에 이 성전 건축을 할 수 있는 믿음이 있었던 겁니다. За тэгээд түүнд болохоор ч тийм ийм баттай ийм сэтгэл байсан учраас эзний өргөгчсөндөө барийг гэсэн ийм сэтгэл шолоодол бас төдөлсөн гэсэн. 또 확실함은 견고함을 가지고 있습니다. За бас яадаг вэ? Ийм одоо баттай гэсэн энэ агуулга дотор бас бат одоо найдвартай гэсэн ийм одоо мессеж давхар явж байдаг. 우리가 확실한 말씀을 굳게 붙잡고 있으면 믿음의 견고함이 평생에 우리 인생 끝날까지 그 견고함이 계속 이어집니다. За тэгээд бид нар ийм Библийн үгэл баттай гэдгээс зууран амьдарч байхад яадаг гэхээр цаашдаа бидний тэр амьдралд ч гэсэндээ одоо юу гэх вэ? Найдварууд нэг үүсч идэг гэсэн. 히브리서 3장 14절 누가 또 읽어주십시오. За хин нэг нь Еврей номны 3-ын 14-ийг уншчих уу? Еврей 3-ын 14. За Еврей 3:14. Учир нь бид анхны итгэлээ эцсийн хүртэл бат сахиас Христийн хуваалцагчид болсон байна. Амен. 네. 우리에게 주신 이 확실한 말씀을 끝까지 붙잡고 있으면 우리가 견고한 자가 되어서 그리스도의 그 영광의 구원에 그리스도께서 이루시는 그 영광의 구원에 우리가 참여한다라는 말씀이죠. Өөрөөр хэлбэл те бид нар анхнаасаа авсан тэр бат зүйл үргэлж ингээ те хадгалгаад эц сүртлээ одоо хичих хэрэгтэй гэсэн агуулга гарч ирж байна. Тийм бас те тэгжээж дараад нэрх тэр хуваалцагч гэсэн нэрийг авнаа гэсэн. 잠깐 쉬었다가 10분 쉬었다 하겠습니다. За хэдүүлээ 10 минут амарчаад оръё. 지금 우리가 보시는 이 본문들은 다 이렇게 어떤 그 물건의 이름, 그 단어의 그 나열로 단어가 많이 있기 때문에 단어에 대한 설명이 필요합니다. За хэдүүлээ одоо яг үзэж байгаа агуулгууд болохоор чинь дандаа нөгөө тийм нэршилтэй тэгээд үг юутай те одоо юу тусгайлсан юм нэрүүд байгаа дээ шүү дээ. Тэр нэрүүдийг нь хэдлээ харахтаа заавал нөгөө тайлбар хэрэгтэй ийм агуулгууд яваад дээ шүү дээ те. 이 설명을 위해서 여러 성경 구절을 이렇게 동원할 수밖에 없는 거예요. Тэгэхээр хэдлээ нөгөө тайлбаруудыг нь одоо тайлбарлахдаа зүгээр нэг ийм тийм гэхгүй баталгаажуулаад Библийн энэ тэндээс ингээ харахтлаар чинь яаж ирэхээр харж байгаа учраас нэлээ нөгөө Библийг нааш цааш эргүүлнэ гэсэн. 그래서 이렇게 읽진 않으셔도 다 찾아서 보기는 하셔야 되는 거고요. За эсвэл нөгөө зарим тохиолдолд хэдүүлээ яг нөгөө хичээлийн цагтаар уншихгүйгээр юу яаж байгаа шүү дээ. Нөгөө тэмдэглээд авахулж байгаа. Тэгэх юм бол тэмдэглэж авч байгаа тэр агуулгуудаа ч гэсэн та давхар уншаарай гэсэн үг. 목사님 혹시 녹화하고 계시는 건가요? 예, 지금 켜져 있어요. 예. 네. 예, 녹화 지금 되고 있습니다. 예. 네. 네, 켜져 있습니다. 예. 그래서 혹시 학생들이 빨리빨리 못 찾으면은 시간 가니까 그때는 우리 통역하신 사모님이 좀 찾아주시기를 부탁드리겠습니다. 네. За тэгэхээр одоо хэдүүлээ нэг дор бүрнээ жоохон шалгахан хайх процессд ороод явчихъя. 예, 그러면 이제 열 번째 큰 제목 들어가겠습니다. За одоо хэдүүлээ бүр том сэдвүүрөг орж том 10 дахь сэдвүүрөг орно гэсэн. 정금을 입히고 금사슬을 매다름. 자, 정금을 입히고 금사슬을 매다름. За, дараагийн 10 бүрэлдэхүүн 10 дугаар сэдэв болохоор чинь алтаар бүрж алтан кинжнүүдийг үлдгэсэн гэсэн агуулга. 21절과 22절입니다. 자, 21, 22절 이шлэл байгаа.
21절과 22절 두 절 읽어주십시오. 네. 자, 21, 22-ыг уншия. Соломон өргөөний дотор талыг шижээр алтаар бүрж дотоод ариун танхимын өмнөр алтан гинжнүүд татан гарц гаргаж түүнийг бүхэлд нь алтаар бүржээ. Тэрээр өргөөг бүхэлд нь алтаар доторлсон юм а. Дотоод ариун танхимын урд байсан тахилын ширээг нь ч бас бүхэлд нь алтаар бүрсэн байлаа. Амен. 네. 여기 금에 대해서 많이 지금 그 말씀이 나오고 계시는데요. За энэ дээр харах юм бол алт гэсэн агуулга нэлээд их гарч ирж байна, тийм ээ. 내부가 다 금으로 입혀 있다고 지금 말씀하고 계시는 거고요. За дотор талыг бүгдийг нь алтаар бас дахиад бүрсэн гэж байна. 또 금으로 된 그 금 사슬을 이렇게 그 양쪽으로 이렇게 매달아 놨다고 이렇게 기록되어 있습니다. За тэгээс алтан ийм одоо юу гинжнүүдийг өлгсөн гэж бас гарч ирж байна, тийм ээ. 이미 설명 들으셨겠지만 다시 확인하면 금이 의미하는 바가 뭔지 다 알고 계십니까? За хэрэвээ алт гэдэг талаар ойлголтыг та мэдчихэж байгаа тийм? Алт чинь юу вэ? 금이 뭘 의미하는지 한번 아시는 분 말씀해 보십시오. Хэн нэгэн юу хэлээд өгөөч нэг өгөр алтаар юуг зөвлөлөд вэ? Итгэл. 믿음이요. 네, 정확히 맞게 말씀하셨고요. 네. 자, зөв хариуллаа. 근데 거기에 좀 앞에 붙어야 할 그 표현, 그 설명적인 표현이 앞에 붙어야 됩니다. Тэгтээ итгэл гэсэн байгаа тэрний өмнө талд нь ямар нэгэн үг оруулах бол ямар үг оруулах вэ? 그냥 믿음이 아니라 연단받아 정결해진 믿음 이렇게 앞에 설명이 붙어야 됩니다. өөрөөр хэлбэл бол галаар шалгагдсан итгэл гэж оруулах хэрэгтэй болно. 여러 가지 어려운 일을 겪으면서 믿음이 아닌 것은 잘못된 생각들은 다 버려지고 하나님의 말씀을 굳게 붙잡은 믿음으로만 확실해지는 것이 그게 연단받은 믿음이죠. Өөрөөр хэлэх юм бол хүний дотор янз бүрийн бодлууд, эргэлзээнүүд төрдөг. Гэхдээ тэр өөрийнхөө дотор төрж байгаа эргэлзээ болон бодлуудыг бид нэр бүгдийг нь хоош нь тавиад за Бурхны үгэнд итгээд түүний дагуу хичээж байгаа энэ байдлыг бол одоо итгэл гэж хэлж байгаа гэсэн. 금도 산에서 그냥 캐낸 원재료, 원재료의 금은 가치가 없어요. За хэдүүлээ яг ийм одоо яг бодит амьдрал дээр ч гэсэндээ зүгээр нэг одоо уулын нэг бэлгэс ч юм уу тэгэл нэг тийм алт толлоо гэж бодъё л доо. Өөрөөр хэлбэл тийм нөгөө цэвэршүүлэгдээгүй те одоо байгалийн ийм алт толлоо гэж бодоход тэр чинь тийм үнд хүрэхгүй. 거기 섞여 있는 금이 아닌 불순물들을 다 제거하는 과정을 통해서 깨끗한 금이 될 때 가치 있는 금이 되는 거죠. Харин тэр алтыг яадаг гэхээр цэвэршүүлээд тэр одоо тэр юу атсан байгаа наалтсан байгаа янз бүрийн тэр одоо бохирдлуудын цэвэрлсний дараа болохоор шижээр гэдэг үг гарч ирэхээр шижээр алт болоод ирэхээр үн цэн нь өсч эхэлдэг. 우리 마음 안에는 믿음의 생각만 있는 게 아니고 이전에 갖고 있었던 신앙적이지 않은 생각들도 많이 같이 들어 있습니다. Бидний дотор яг одоо харах юм бол ганцхан одоо тий итгэл гэдэг зүйл байдаг юм биш байгаа. Бидний амьдралаас авсан янз бүрийн бодлууд тий эргэлзээнүүд дотор бас давхардаад холилдоод байж байгаа. 그런 신앙적이지 않은 것들을 다 제거하는 과정이 바로 시련을 통한 연단받는 과정이죠. Тэгэхээр харин тэр бидний дотор байгаа янз бүрийн бодлууд тий янз бүрийн одоо тэр эргэлзээнүүд сөрөг зүйлүүд эдгээр зүйлсүүдийг бид нэр яадаг гэхэлэр чинь альва нэг асуудал юм уу альва нэг одоо тэр юугаар альва нэг тэр одоо сэгсргэлтүүдээр цэгцлээд шинжлэгдэж байгаа энэ байдлуудын болохоор чинь галаар шалгагдж байгаа алттай адилхан гэсэн цэвэршүүлэгдэж байгаа алттай адилхан. 예수님께 직접 말씀을 들은 12 제자조차 신앙적인 생각과 불신앙적인 생각이 섞여 있었습니다. Хэдүүлээ харах юм бол Иесусийн яг Иесустэй хамт байсан шавнар ч гэсэндээ тэг яг тухайн үедээ итгэлтэй юм шиг боловч түүний дотор юу байсан бэ? Өмнөх хүмүүсийнх нь зан аашрууд нь характерууд нь тэг бүр ингээд тэг
ич биш баймар ийм төрхүүд нь ч гэсэндээ түүний дотор ингээд адилхан байсан. 그래서 우리는 불신앙적인 것들을 다 깨끗하게 버리는, 제거하는 그런 연단 과정이 필요합니다. Тэгэхээр бид нэр яг үгээр энэ мэдчлэн бидний дотор одоо байх альва юунуудыг тийм цэвэр бус зүйлсүүдийг одоо цэвэршүүлэгдэхин тулд тодорхой хэмжээний гал мэд зүйлс биднэрт хэрэгтэй гэсэн үг. 성경이 말씀하는 믿음, 하나님이 요구하시는 믿음은 이와 같이 정결하게 된 믿음이지 불신앙적인 것이 섞인 믿음을 말씀하는 게 아니에요. Өөрөөр хэлэх юм бол Библийн одоо хэлж байгаа одоо энэ дээр гарч байгаа тэр алттай зөвлөж байгаа тэр итгэл гэж ярьж байгаа зүйл чинь энэ чинь шижээр итгэл те ойрол галаар шалгагдсан цэвэр итгэл гэж яригдж байгаа. Энэ тэр итгэлийг хэлж байгаа. Харин болохоос биш одоо юу гэдэг те бидний өөрийн нөгөө бодлын зүгээр бодож байгаа итгэл гэсэн зүйлийг хэлээгүй гэсэн үг. 참된 믿음은 그 연단이 필요하다는 것을 우리가 성경을 통해서 확인할 건데요. За хэдүүлээ одоо тэр талаар дахиад ингээд Библиэс харж үзье. Өөрөөр хэлбэл жинхэнэ итгэл, цэвэр итгэл гэдэг талаар ишлүүдийг харъя гэвэл 이미 봤는지는 모르겠지만 한번 다시 말하면 베드로전서 1장 7절 보겠습니다. За 1-р Петр 1:7. 볼까요, 목사님? 예, 좀 누가 좀 봐주십시오. хэн нэгэн харж өгөр 1-р Петр 1:7. Яа. 1:7. Ингэснээр итгэлийн чинь шалгуур галаар шалгагдах мөнхөх алтнаас ч илүү үнэтэй байж Есүс Христийн эсгэлтдээ магтаал алдар хүндэтгэлд хүрэх юм аа. 또 한 군데 잠언 17장 3절. За дахиад дараагийн нэг хүн болохоор чинь сургаалт төгс 17-гийн 3-ыг харъя. 잠언 17장 3절. 네, 이것도 어느 분이 읽어주시고요. За уншаад өгөх юм аа. 17. 17-гийн 3. Галын төлөөр мөнгө ба алтыг цэвэршүүлдэг бол эзэн нь хүмүүний зүрхийг шалгадаг. Амен. 아멘. 그리고 다 지금 이 연단에 대한 말씀들 지금 읽으셨죠? Одоо эдгээр харах юм бол дандаа цэвэршүүлэлт тийм ийм агуулга гарч ирж байна. 몇 구절 더 적어 보겠습니다. Одоо хэдүүлээ дахиад та бүхэн зүгээр бичээд аваарай. За. 욥기 23장 10절 적으시고요. За, Йов 23-ийн 10 гэж бичиж аваарай. Йов 23-ийн 10. 거기에 나를 연단하신 후에는 내가 정금같이 나오리라 하는 유명한 구절이 이 구절입니다. За, Йов 23-ийн 10 гарах юм л те. Намайг одоо цэвэршүүлснээрээ би энэ те шижир алтан болох юм аа гэсэн юм агуулга гарч ирж байна. 또 요한계시록 3장 18절에 За бас илчлэлт 3-ийн 18 дээр 불로 연단한 금을 사서 부요하게 하라라는 말씀이 있어요. За галаар шалгагдсан те юуг аваад нэлээ алтыг ингээ авах талаар бас байж байгаа. Галаар шалгагдсан алт гэж байгаа. 라우디게아 교회가 물질적인 것을 가지고 부유하다고 생각하고 있기 때문에 연단된 신앙 인격을 갖지 않으면 부유한 게 아니라고 말씀을 하신 거죠. Тухайд тэр ямар агуулга шилээ. Лаодик төсөн чуулганууд одоо яг тэр бодит амьдрал дээр харагдаж байгаа зүйлсүүдийг харахтаа энэ бол эд хөрөнгө гэж харж байсан. Гэхдээ Бурхны үгсэлээр түүнийг аваад би галаар шалгаж үзье. Шинхнээсээ над чинь эд хөрөнгө муу юм уу гэж асууж. 그래서 이 연단된 신앙 인격만이 어떤 시험에도 흔들리지 않고 무너지지 않는다는 것이 우리가 앞서 보신 고린도전서 3장의 성전 재료에 대한 말씀입니다. 자, тэгэхээр 고린도? 네, 고린도전서 3장에 우리가 읽으신 구절. 네. За тэгэхээр бас дахиад 1-р Коринт 3-р бүлэг дээр ч гэсэндээ бас юу ч тэр чинь галаар шалгагдах тийм галаар шалгагдсан итгэл ингэж гарч ирж цэвэршүүлэгдэхэд бол галаар бид нэр шалгагдах хэрэгтэй гэсэн ийм агуулга гарч ирж байна.
불에 타지 않은 세 가지 재료 가운데 하나가 금이었죠. За тэгэнгүүт тэнцээ юу гэхээр нөө галж чадахгүй 3 материалын нэг нь алт байсан тийм. 그럼 그 다음에 이제 금 사슬로 이렇게 매달라는 말씀도 이제 볼 건데요. За тэгэнгүүт дахиад хэдүүлээ цааш харах юм бол энэ ч нөгөө үндсэн нэгдүгээр одоо хаад номон дээр болохоор чинь алтан гинж гэж гарсан тийм ээ. Тэгэхээр алтан гинжтэй холбоотой хаана ямар ишлэл байдаг талаар харъя хэдүүлээ. 이 본문은 금 사슬을 건너가게 하라 그 내용인데요. За тэгэхээр одоо ямар агуулга гэхэл чинь алтан тэр гинжийг дамжин өнгөр гэсэн юм агуулга гэхэл чинь. 그리고 지금 보시는 성경이 지금 제가 말한 거랑 같습니까? 몇 구절인데요, 목사님? 구절은? 지금 그 읽는 구절 지금 그 22절에 금사슬 내용이 있죠? 네네네네. 거기에 21절에 금사슬을 뭐 한국말로 건너지른다, 뭐 건너간다 그렇게 돼 있는데 역시 건너간다라고 돼 있죠. 똑같이 건너간다. 여기 이거는 뭐랄까요? 가스바라 같이 그 지름 생기가 한다. 뭐 뭐랄까요? 지름 생기게 한다요? 뭐랄까 이게 같은 가스를 түүний бүгэлдэн алтаар бүрчээ. 일단은 여기도 그렇죠. 이걸 제가 말해 볼게요. 지금 이 구절이 그 원어상으로 뭘로 설명되는지 그것만 말하면 되니까요. 그걸 제가 말하겠습니다. 네. 이 말씀은 믿음으로 묶이게 되어라 그런 의미가 있는 거죠. 믿음으로 묶이게요. 예, 묶이게 되어라. 네. 자, өөрөөр хэлбэл одоо энэ чинь болохоор нөгөө 21-р хаад 6-гийн 21-р болохоор чинь алтан гинжийн чараад байна шүү дээ тийм ээ. Тэгээ алтан гинжээр яах вэ гэсэн чинь тэр дотоод ариун газрын өмнөр нь алтан гинж татан гэхэл бидний ойлголтоор бол та нар юу гэж ойлгож байна? Миний ойлголтоор гинжийг татна гэдэг чинь хэц татахтай ижилхэн гэж би ойлгоод байгаа байхгүй юу? Тэгэнгუута гинж татан гарц гаргаж гисэн байсан. За тэгсэн чинь пастор болохоор хэлэхээр гарц гаргана гэсэн байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ нэг утгаар болохоор чинь одоо гаргалгаа тэрнгээр ингээ гаргалгаа гаргана гэсэн утга гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ шууд утгаараа итгэлийг ингээ батжуулах гэсэн утгаас байгаа гэж. 그러니까 이 사슬이라는 말의 그 본래의 뜻이 다른 구절에 있는 그 뜻과는 좀 다르게 묶는다라는 의미가 담겨 있는 그런 그런 단어인 거예요. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ чинь гинж гэсэн агуулга байж байгаа бол энэ чинь бас нэг юу гэхэлээ хүлээс гэсэн утгаас байж байгаа гэсэн үг. 그러니까 금사슬이라는 말이 믿음으로 하나로 묶는다는 뜻이 있고요. Энэ дээр гарч байгаа тэгэхээр алтан гинжид нь ямар утга гэхэлэр чинь итгэлийн хүлээс гэсэн утгаас байгаа гэсэн. 그게 건너간다라는 말은 그렇지 않던 사람들이 그렇게 되는 쪽으로 이렇게 바뀌어진다라는 의미가 있는 거예요. За тэгэнгүүт тэн дээр алтан гинжээр гарц гаргана гэхэлэр чинь өөрөөр итгэлийн хүлээсэнд ингээ баригдчихээж чинь гарцаар ингээд нэг яг одоо нөгөө манайхаар бол нэг гарах боломжтой гэсэн утгаар ярьж харин итгэлийн хүлээсэнд баригдахгүй хүмүүс яадаг гэхэлэр чинь тэгэхгүйгээр тэр гаргасан гарцаар гарч чадахгүйгээр өөр тийшээ хэлбэх боломжтой гэж хэлж өгч байна. 우리가 믿음을 얻게 되면 하나님과의 화목이 이루어지지 않습니까? Бид нар яадаг л итгэл болоод ирэхлээр итгэл гэдэг зүйл дотор үүсэт ирэхлээр бурхантай ингээд нүн эвлэрсэн нэг тийм мэдрэмжтэй амар тайван мэдрэмж ингээд дүүрдэг. 그럼 하나님과 화목된 자라면 반드시 타인과도 화목이 이루어지는 거예요. Тэг хүн бурхантайгаа эвлэрээд ирэхлээр яадаг гэхээр бусад хүмүүстэй ч гэсэндээ эвтэй байх боломжтой болдог. 그러니까 하나님을 향한 믿음이 타인과의 화목을 이루는 힘이 되는 겁니다. Тэр өөрөөр хэлэх юм бол бурхантай эвлэрнэ гэдэг нь өөрөө бусдтай эвтэй байх нэгэн утга болдог гэсэн үг. 그래서 믿음 안에서 모두가 하나라는 것을 앞서 설명한 대로 믿음이 우리를 하나로 묶는 힘이 되는 겁니다. За тэгэхээр бид нар тий бурхан одоо тэр алтан гинжитэй утганы үлээд чинь эзэнд итгэх итгэл дотор бид нар итгэлийн одоо тийм хүлээсэнд ингээ хүлээгдэх хэрэгтэй гэдэг хэлж байгаа. 같은 나라에 사는 우리 국민들도 서로 성격이 다르고
성장 환경이 다르고 다른 것들이 많습니다. Тэг хүмүүс угаасаа адилхан хүн гэж байхгүй. Нэг улсад нэг одоо тэг нэг цустай гэрлэж гисэндээ өөр өөр байдаг. 거기 더하여서 여러분들하고 저는 언어도 다르고 이 문화가 다른 거예요. За түүнтэй яг одоо тэрнээс одоо юу гэдэг нь бид нэр тэрнээс гадна юу гэхэлэр чинь бид нэр өөрсдөө бол одоо зөвхөн нэг улсын нэг үндэстэн мөртлөө шал өөр байгаачлан хэдүүлээ яг гэхэлэр чинь Солонгос Монгол гэд хоёр өөр улс ирэх юм бол бүр өөр байна гэсэн үг. 그러나 하나님께로부터 똑같이 말씀을 받고 똑같은 믿음을 가진다면 모든 것을 초월하고 어떤 거에도 구애받지 않고 우리는 다 하나가 될 수 있는 거예요. Гэхдээ бид нар харин хичнээн өөр байлаа ч гэсэндээ бурхан болохоор бүгдээрээ нэг болоод одоо ингээд бурхан дотор нэг ингээд одоо юу бүслэгдээд ирэхлээр бүгдээрээ ямар нэгэн ялгаа гарахгүй яг нэг ижлэхэн болно гэсэн ижлэхэн болох боломжтой гэсэн. 하나님은 자기의 뜻 안에서 모든 성도가 하나 되는 일을 하고 계십니다. Тэр за бурхан харин яаж гэхэлэр чинь одоо энэ дэлхий дээр бүх итгэгч нарыг бид нарыг нэг болгох ажлыг ингээд тэр одоо ч гэсэн хийсээр байгаа. 그 목적을 위해서 주시는 말씀을 믿음으로 받아들이면 그 목적이 우리에게 이루어지는 것입니다. Тэгэхээр биднэрт яах вэ? Тэр зорилгын төлөө танд ч надад ч ингээд үгнүүд өгөгддөг. Харин хэдүүлээ тэр үгнүүдийг яах вэ гэхээр хүлээж авах нь их чухал байна. 로마서 5장 1절 적으시고요. За Ром 1-ийн биш Ром 5-ын 1-ийг тавьчихад аваарай. 거기에 우리가 믿음으로 의롭다 하심을 받고 믿음으로 하나님과 더불어 화평을 누린다는 내용이 있습니다. Өөрөөр хэлбэл агуулгыг харах юм бол тэнцээ явуулах чинь итгэлээр бид нэр зөвтгөгдсөн, итгэлээр бид нэр нэг болсон гэсэн агуулга байна. 또 에베소 4장 5절 적으시고요. За тэгээ бас дахиад Эфес 4-ийн 5-р эшлэг тэмдэглэж аваарай. 우리가 믿는 주님이 한 분이시기 때문에 그 믿음도 하나이고 세례도 하나이다라고 기록되어 있습니다. За энэ дээр харах юм бол бидний итгэдэг бурхан бол нэг гэсэн байгаа. Тийм учраас нэг бурхан, нэг итгэл, нэг баптизм гэсэн байна гэж байна. 아멘. 이제 그다음에 이제 그 11번째 큰 제목 11번입니다. За адилхан 11-р том сэдвүүрийг орж байгаа. 내소의 그룹을 만듦. Хөрөв. Хэрэг. За тэгэнгүүт 11-р том сэдв болохоор чинь дотоод ариун газарт херубыг бүтээсэн гэсэн сэдв. 23절부터 28절까지고요. 23-аас 28 дугаар эшлэл байгаа. 여기에 이제 그 첫 번째 작은 제목이요. За эндээс одоо хэлээ энэ сэдвээ бас ажиглах шийдвэр нь олон хэсэг байх нь. 두 그룹의 높이가 10규빗. За нэгт нь болохоор чинь 첫 번째 제목이랑 첫 번째 작은 제목은 네, 첫 번째 작은 제목. 예. 네, 두 그룹의 높이가 10규빗. 아하. За нэгэр жижиг сэдв нь болохоор чинь хоёр херубын өндөр нь 10 тохой гэсэн сэдв. Хоёр херубын өндөр нь 10 тохой гэсэн сэдв. 23절 한번 읽어주시기 바랍니다. 23 дахь эшлэг уншия. За 23 дахь эшлэлээр мөн дотоод ариун танхимд тэрээр чидун модоор 10 тохой өндөр хос херуб бүтээжээ. 우리가 그룹이 뭔지에 대해서 우리가 좀 아시는 분도 계시겠지만 우리가 좀 볼 필요가 있습니다. За хэдүүлээ херуб гэхэлэр херубын талаар мэдж байгаа ч юм байгаа. За тэгтээ ямар ч хэдлээ дахиад нэг ингэж бас нийтэлцгаая. херуб гэж юм вэ? 그룹은 천사의 그 한 종류인데요. За херуб гэдэг нь болохоор чинь тэнгэр элчийн нэгэн төрөл гэж явдаг. 왜 이름이 그룹인지에 대해서 우리가 그 성경에 그걸 설명하는 구절은 없습니다.
Тэгээ яагаад тэгвэл Тэнгэр элч гэхгүй тусад нь ингээд херуб гэж нэрлсэн болоо тий? Энэ тал дээр болохоор чинь Библиэлд одоо юу гэдэг тусгайлсан юм тайлбар гэж байхгүй. 근데 이 그룹 케루빔이라는 이 말의 그 본래의 뜻은 말에 올려놓는 말 안장이라는 의미가 있습니다. 말 안장? 말 탈 때 이렇게 앉는 말 위에 올려놓는 안장이 있죠? 네네네네. 사람이 거기 위에 앉지 않습니까? 음, 그 의미가 있어요. 여기 목사님 그럼 히롭이라는 데서다가 예, 그 뜻이 그 음, 케루빔이라는 말이 이제 그 뜻이 있어요. тэгээ энэ херуб гэдэг үгийг ингээ яг утгачлаад хайх юм бол энэ болохоор нөгөө морины манайхаар бол морины эмээл гэж байдаг шүү дээ. Тийм эмээл гэсэн утга бас байдаг гинэ. 지금 말한 것은 뭐 그 사전에는 그 의미는 좀 찾기는 어려울 겁니다. За тэгэхээр хэдүүлээ юу гэдэг одоо юу гэдэг одоо херуб гэсэн утга нь эмэйл гэсэн утга юм байна гэж хэлж штэ тий. Тийм бол энийг нөө словараас ч юм уу ингэж хайхад бас олдохгүй байх магадлалтай. 그런데 우리가 이 원어를 연구하다 보면 이 뜻이 이제 정확히 밝혀질 때가 올 것입니다. Харин хэдүүлээ яг гэхээр яг ингээд нэг судалгааны одоо байдлаар тий судлаад үзэх үед явандаа тэрийг ингээд нөгөө олж илрүүлэх бас боломжтой. 시편 18편 10절 한번 누가 읽어 주십시오. За дуулал 18-ын 10-ыг хиндэг уншиж өгөөрэй. Дуулал 18-ын 10. Дуулал 18-ын 10. Херуб хөлөглөн нисэв салхин жигүүр дээгүүр илэн халив. 아멘. 네, 하나님께서 그룹을 타고 나르신다라고 이게 기록돼 있죠? За энэ дээр өсөлт бурхан херубыг хөлөглөн гэж юм тийм ба? Херубыг хөлөглөн нисэн тий гэсэн. 자기의 뜻을 이루실 때에 누군가를 사용하셔서 그 뜻을 이루신다는 것인데요. Өөрөөр хэлэх юм бол бурхан өөрийнхөө одоо төлөвлөгөө тий төлөвлөгөө биелүүлэхийн тулд явах юм хин нэгнийг бас ингэ хэрэглэн гэдэг хэлж өгч байгаа тий. 이 그룹은 하나님의 일을 맡아서 감당하는 우리 그 믿는 성도를 상징하는 의미가 있습니다. Өөрөөр хэлэх юм бол энэ херуб гэдэг дээр нь бурхан өөрийнхөө хүслийг биелүүлэхийн тулд өөрийнхөө ажлыг хийхэд тулд явах гэхээр түүнийг бас ингээд яаж байгаа вэ? Хэрэглээд тэгээд херуб бас бурханы үйлсэд хэрэглэгдэж байгаа гэсэн утгаас явж байгаа гэсэн үг. 이 그룹의 모양은 여기 어디에 또 있냐면은 언약궤 위에 언약궤를 덮는 그 속죄소가 두 그룹의 모양으로 돼 있죠. За тэгээ бас херубыг нөгөө нэг бас юун дээр гэсэн чинь гэрээний хамтрал дээр юм хоёр херубыг байрлуулсан гэсэн тий хоёр өөдөөс нь одоо нөгөө гмийн гмийн өршөөлийн суудал дээр тий хоёр херуб байрлуулдаг өөдөөс нь харуулаад 하나님께서 사용하시는 일꾼은 그룹과 같이 하나님의 말씀에 마음을 기울이고 집중하는 자를 하나님이 사용하신다는 거예요. За өөрөөр хэлэх юм бол тий одоо тэдний шиг чихээ анхаарлаа эзэн рүү хандуулад эзэн хандж байгаа нэгнийг бурхан бас өөртөө хэрэгэлдэг гэдгийг харж болно. 민수기 7장 89절 보시면은요. За юу тооллого номны 7-гийн 89절 89-р ишлэгийг харах юм бол 그것도 한번 읽어 주십시오. за тооллого 7-гийн 89-ыг уншия. За Толгогийн 89. Мосе түүнтэй ярихаар уулзалтай майханд ороход гэрчлэлийн авдар дээр байсан хэлтгүүлгийн таг дээгүүрээс хоёр херубын дундаас өөртөө нь ярих дууг тэр сонсоо. Тиймээс тэр түүнтэй ярилаа. 아멘. 아멘. 모세가 지성소 안에 들어가서 하나님의 음성을 들을 때 속죄소에 두 그룹 사이에서 음성이 들렸다고 그랬어요. Өөрөөр тэ Мосе дотоод харин газар руу очиод тэгээ эзний үгийг сонсохыг хүссэн. Харин эзэн хаанаас ирсэн гэхээр тэр өршөөлийн судлаас тэ хоёр херубын дундаас Мосетэй ярьсан гэсэн.
여기 아멘. 그룹이 세계적인 그룹도 둘이고 속죄소에 있는 그룹도 둘입니다. Өөрөөр хэлбэл одоо ингээд харах юм бол нэг юу сийлбэртэй гэх юм уу? Ийм хоёр хэрэг байсан. Хаман юун дээр өршөөлийн суудлын дээдлэлд нь бас мөн хоёр ийм хэрэг байсан гэж гарч. 그럼 이 둘의 의미는 아까 설명한 대로 확실한 그 증거의 의미가 있다고 그랬고요. За хэдүүлээ дээс сая хэлсэн те хоёр гэсэн ийм агуулга дотор юу болдог гэсэн мөлий. давтан гэдэг гэсэн ийм агуулгад явж байгаа. 전도를 보내실 때도 2명씩 전도를 보내신 것도 바로 확실한 말씀을 확신 있게 전하라고 이렇게 말씀하신 것이고요. За хэдлээд энэ чинь харах юм бол бас нөгөө юу гэж шамнарыг илгээхдээ ч гэсэндээ хоёроор нь явуулсан гэж гарч ирсэн тийм ээ. 요한계시록 11장 3절에 두 증인에게 예수께서 권세를 주신다고 그랬습니다. За илчлэлт 11장 3절이죠. 예, 11장. илчлэлт 11-ийн 3 дээр харах юм бол тэнцээ яслэлсэн хоёр одоо юунд тийм одоо эрхийг өгсөн талаар гарч байгаа. Харъя да. 그 두 증인이란 말은 서로 혹시 서로 개별적으로 말을 한다 할지라도 각각의 말은 일치되는 통일성이 있습니다. өөрөөр хэлбэл энэ чиг гэрчиг ч гэсэндээ бас хоёроор нь ингээд нэг томилсон байгаа. Өөр яагаад гэж хэлэх чинь нэг нь нөгөөгөө те одоо дэмнэх те ийм боломжийг бас олгож байгаа гэсэн харилцан. 둘 다 확실한 말씀을 전하기 때문인데요. За тэгээд хамтдаа байж те нэг нэгээд нөхөд илүү тодорхой илүү нөгөө зөв зүйлийг хариулах боломжтой. 한 사람의 말을 듣고도 믿질 못하다가 또 다른 입증하는 말을 들을 때는 더 확실하게 그것이 들려진다는 거죠. Тэг хүмүүс бас тэгдэг тийм ээ. Хин нэгэн хүнийг одоо юу гэдгийг үгийг сонсоод эргэлзчихэд тэгж жагаад дараад нь дахиад өөр нэг хүн орч ирээд ч юм батлах үед тэрэнд ингээд эргэлзээ нэрлээд бат итгэх тохиолдол ч гэсэн байдаг. 하나님은 확신을 가지고 담대히 전하는 자의 입을 통해서 말씀하는 일을 인간의 심령을 고치는 일을 하신다는 겁니다. За тэгэхээр өөрөөр хэлбэл бурхан бас яадаг гэхэлэр чинь хүнд хэлж байгаа үгээ тодорхой хэмжээгээр нөгөө юм дандаа батламжийг дагуулж явуулдаг гэсэн хамтд нь. 또 높이가 10규빗이라고 했습니다. За цааш нь харах юм бол тэр нөгөө нэг юун дээр 지금 목사님도 다시 11기상으로 들어가신 거죠? 이제 지금 본문 말씀하는 겁니다. За одоо идлээ буцаад нөгөө нэгдүгээр хаад номынхаа 6 дугаар ишлэл дээр ирж байгаа 6 дугаар бүлэг дээр за энэ дээр харах юм бол өндөр нь бас дахиад 10 тухай гэж гарч ирж байгаа. 그러니까 23절에 높이를 말씀하는 것은 그 가치를 말씀하는 것이라고 그랬죠. За тэг энэ чир өндрийн талаар ярина гэдэг чинь юу гэсэн утга вэ? Өндөр гэсэн утга орж байгаа бол тэрэн дээр үн цэн гэсэн утга бас орж ирж байгаа гэсэн. 이 10의 의미는 인간의 모든 필요한 것들이 다 주어진다는 의미가 있는 겁니다. За тэрэн дээр болохоор чинь 10 гэсэн утга дээр юу байгаа лээ? Хүнд хэрэгтэй бүх хэрэгцээ буюу тийм агуулга бас давхар явж байгаа. 우리에게 필요한 모든 것을 주신다라는 의미가 있는 거예요. өөрөөр хэлбэл биднэрт хэрэгтэй бүх зүйл өгнө гэсэн утга явж байгаа дээр. 하나님의 말씀을 증거하고 사는 자의 삶은 하나님께서 그에게 부족함이 없도록 모든 것을 주신다는 의미가 있는 거죠. өөрөөр хэлбэл Бурхны хаанчлалын төлөө эзний үгийн дагуу үгэн дээр анхаарлаа хандуулад өөрийгөө өргөж чанарыг буцаагаад арыг нь эзэн бурхан өөрөө дааж өгдөг гэсэн утга бодчих. 예를 들자면 이삭이 가나안 땅에서 하나님의 말씀의 인도를 따라 살 때 하나님께서 농사를 잘 되게 하셨습니다. За тэгээд жишээлбэл Исаак харах юм бол Исаак тэр Канаан газар руу очгоход нь очсон. Гэхдээ бурхан яасан бэ? Түүний тэр одоо оцсон газар болгон дээр нь үржиж шим тэр ургац тариалаг маш сайн өгсөн. 창세기 26장 12절 보시면은요. Эхлэл 26-гийн 26장 11절. 12절. 12절. 26-гийн 12-ыг харах юм бол эхлэл 26-гийн 12-ыг харах юм бол 거기에 농사에서 그 100배나 다른 때보다 100배나
소출을 얻었다고 그랬어요. За тэгэнгүүт яасан бэ? Тэн дээр харах юм бол тэрээр одоо тариалан эрхэлсэн бөгөөд бусдаас 100 дахин илүү те ийм үр шимс урсан л харж. 주변의 영향을 받지 않고 말씀대로 믿음을 지키니까 하나님께서 다른 때보다 100배의 결실을 얻게 해주셨다고 그랬는데요. Өөрөөр хэлбэл те эрчин одоо эргэн тойрныхаа нөлөөллийг авахгүйгээр зөвхөн өөрийн итгэл те итгэлийнхээ тэр суурин дээр зогсгоод хичээж байгаа тийм одоо түүнийг яасан гэхээр ингээ бурхан арыг ингээ дааж өгсөн ерөөж өгсөн. 100배는 10의 10배입니다. За тэгэнгүүт 100 гэдэг чинь ямар утга гэхлээр чинь 10-ыг үрчгэн 10 гэсэн утга тийм. 그 이삭이 살아가는 데 필요한 모든 것을 부족함이 없이 풍족하게 주셨다는 의미가 있는 거죠. Өөрөөр хэлэх юм бол Исаак мөн тэрээр бас тийм итгэлээр амьдрах үед нь түүний амьдрч гэсэн бүх амьдралынхаа хугацаанд нь ямар нэгэн дутах зүйл байхгүй дутах зүйлгүйгээр одоо тийм бурхан түүнийг өрөөж өгсөн гэсэн. 무엇이 부족하거나 무엇이 없기 때문에 우리가 걱정할 필요가 없습니다. Тэг хүн нүдлээр ямар нэгэн зүйл байхгүй ч юм уу ямар нэгэн зүйл дутаад ирэхлээр ингээд санаа зовох гэдэг. Гэхдээ тэгэх шаардлагагүй. 우리에게 필요한 모든 것을 하나님께로 다 받는 방법이 있어요. Тэг харин биднэрт хэрэгтэй байгаа бүх зүйлийг та эзэн бурхнаас хүлээж авах юм арга гэж байдаг. 그것은 그룹과 같은 생활을 하는 거죠. 그룹 케루빔 그룹과 같이. Тэгэхээр тэр нь ямар арга вэ гэхэл чинь херуб шиг амьдрах хэрэгтэй гэсэн. 하나님께서 주신 말씀을 소중히 여겨서 마음에 잘 간직하는 생활이고요. Өөрөөр хэлбэл херубуд бол яадаг гэхээр эзнес өгсөн залбирал үгнүүдийг тийм маш ингээд нарийн одоо хүлээж авдаг гэсэн. Тэгээд түүний дотор нь андигны хадгалдаг. 늘 말씀을 받기 위해서 마음을 거기에 말씀에 기울이는 집중하는 생활이고요. Тэгээ бас үргэлж тэр үгийг сонсохын тулд яадаг гэхээр сэтгэлээ бэлтгэхээс гадна бүх анхаарлаа үг рүү хандуулж байгаа ийм хандлага хэлж байгаа. 하나님께서 나를 사용하고자 하실 때 기꺼이 담대히 주저하지 않고 그 말씀을 전하는 삶을 의미합니다. Өөрөөр хэлэх юм бол тийм одоо бурхан одоо тийм миний амьдралд таалт нь хэрэгжээд хөдөлгөөлөө намайг ямар нэгэн байдлаараа тийм хэрэглэхийн төлөө ингээд босголоо гэж бодоход тэр бүх зүйл дээр явах миний бүх оролцоо миний бүх хүчтэй тийш шингэж явах нэг чухал гэдэг гэсэн үг. 그래서 말탄자와 말의 안장이 하나와 같이 하나로 움직여지는 것처럼 하나님께서 가고자 하시는 데서 하나님께서 하고자 하시는 일을 우리가 이루어 드리는 겁니다. Тэгээ өөрөөр хэлэх юм бол манай Монгол соёлд ч яадаг л хэдүүлээ морь унлаа гэж бодлоо. Морь унаад явж байгаа хүмүүсийн үед морь унж байгаа эзэн хоёр нь хоорондоо тийм яг нөгөө ийм юу хүсдэглээрээ нэг байж ээж яах юм. Тэр чинь нөгөө одоо тэр уналт нь айгүй сайн болж өгнө шүү дээ тийм ээ. 두 번째 작은 제목이요. За одоо хэдүүлээ хоёр дахь жижиг сэдвүүрийг орж ийн. 날개의 길이가 5규빗. 네. За тэгээ хоёр дахь жижиг сэдв нь болохоор юу вэ чинь далавчных нь уртын талаарх сэдв байна. 24절부터 26절까지입니다. За 24-аас 26 дахь эшлэл дээр орж байгаа. 읽을까요, 목사님? 네, 그럼 한번 읽어 주십시오. 24-аас 27, 24절부터 26절. 네, 24-аас 26. Нэг херувийн нэг далавч нь 5 тухай, нөгөө далавч нь бас 5 тухай буюу нэг талын далавчны үзүүрээс нөгөө талын далавчны үзүүр хүртэл 10 тухай байваа. Нөгөө херувын ч бас 10 тухай байлаа. Энэ херувууд хоёулаа адил хэлбэр хэмжээтэй байжээ. Нэг херувийн өндөр 10 тухай, нөгөөгийнх нь мөн адил нөгөөгийнх мөн адил байлаа. 아멘. 아멘. 이거 좀 죄송한데요. 원래 27절까지가 해당되는 거니까 27절, 28절 두 절도 더 읽어 주십시오.
Тэ. За хэдлээ 27 28-ыг сүрүүлээд унших юм. Тэрээр хос херубыг дотоод өрөөний голд залав. Херубууд далавч нь дэлгэгдсэн бөгөөд нэг херубын далавч хажуу хананд, нөгөө херубын далавч нөгөө хажуу хананд хүрч байв. Тэдний далавч нь өргөөний голд хоорондоо шүргэн байлаа. Тэрээр херубуудыг ч мөн алтаар бүрсэн байлаа. 아멘. 여기 날개가 상징하는 의미는 영적인 의미가 있습니다. За энэ дээр дагалавчны талаар ярьж байна тийм ээ. Энэ дээр болохоор юу гэж хэлж чинь тийм сүнслэг утга ярьж байсан. 빠르게 변화되는 인간의 생각의 변화를 말씀하는 겁니다. Өөрөөр хэлбэл маш хурдан өөрчлөгддөг хүний одоо оюун ухаан, тэг хүний бодол санааны талаар энэ дээр хэлж байгаа гэсэн үг нь. 생각을 어떻게 하느냐에 따라서 우리 인생의 방향이 달라지고 목적지가 달라집니다. Хүний одоо тэр нөгөө нэг юунууд нь хүний оюун бодол нь тэг хэрхэн яаж өөрчлөгдөж байгаа гэдгээс шалтгаалаад тэр хүний шийдвэрүүд нь одоо тэр хүний нөгөө одоо үйлдэлүүд нь бүгд өөрчлөгддөг. 그럼 어떤 생각이 우리를 올바른 방향으로 가게 하는 생각일까요? За тэгвэл биднэрт ч гэсэндээ олон зүйн бодол байгаа тийм. Тэгвэл ямар бодол нь биднийг илүү тийм одоо аюулгүй тэг илүү тийм амар тайван тийм байдал руу хөтлөх юм болов? Ямар бодол нь? 그것은 창세기 8장에 두 가지의 새, 두 종류의 새, 까마귀와 비둘기를 가지고 설명할 수 있습니다. Тэрэн дээр энэний тайлбар хэллээ шүү дээ. Эхлэл 8 дугаар бүлгээс авч болно гэсэн. Эхнэл 8 дугаар бүлэг дээр юу байна гэхэд чинь за тагтаа болон тэрний талаарх юм одоо зүйрлэл баг. 두 새를 방주에서 똑같이 노아가 바깥으로 내보냈죠. За бурхан 그 Ноа яасан бэлээ энэ хоёр одоо шууг хоёулангийн юу хөөгч авдраас гаргадаг. 두 새가 서로 다른 행동을 했는데요. За гэсэн чинь нөгөө хоёр шуу чинь хоёулаа гарчингуудаа аль нь хоёулаа шал өөр үйлдэлүүд хийсэн гэсэн. 둘 중에 어느 쪽이 노아가 원하는 행동을 했을까요? За тэгвэл энэ хоёрын энэ тагтаа болон хэлсэн хоёр шууны аль шуу нь Ноагийн одоо гаргасан зорилгыг биелүүлж Ноагийн хүсчээсэн зүйлсийг хийсэн бэ? 우리가 노아라면 Хэрэг гэдэг юм та. Амных нь хайрцаг арга юм хэрэг гэдэг шиг. Тагтаа гэсэн. Та. Та нарыг хэрэг гэдэг юм да. 누가 대답하신 겁니까? 네, 다들 비둘기라고 여기 남질마님하고 강바트님하고 뭉사님하고 네. 강바르트님하고 또 누구라고 그러셨죠? 뭉사님하고 남질마님. 목사님이 누구세요? 네? 저요? 아니, 뭉사한 사모님. 뭉사한 사모님? 예. 거의 비슷하게 들리긴 하네요. 예. 우리가 노아라 비슷하게 흔들피 턱떠 ингэж хэлдэг. 턱떠. 우리가 노아라도 비둘기가 더 예쁘고. За тэгэхээр бид нар ингээ харахад тэгвэл тэр хоёр шууны аль нь хөөх харагддаг та нар? 비둘기는 тэрэ чин классик харагдана. 비둘기는 자기를 내보낸 그 노아가 뭘 원하는지를 생각했어요. 비둘기요? 네. Тагтааны хувьд болохоор яаж гэхэлэр чинь одоо Ноагийн 뭘 생각했던 목사님? 비둘기는 자기를 방주 밖으로 보낸 노아의 원하는 것을 뭘 원하는지는 생각했던 거예요. 네. За тэгэхээр тэр хоёр шуун дээр хэдлээ ярих юм бол тагтаа шуу яаж юм гэхээр өөрийг нь илгээж байгаа тэр Ноагийн гол зорилгын талаар ботсон баг. 그래서 비둘기의 날개짓은 노아에게 필요한 걸 해주는 그런 날개짓이었죠. өөрөөр хэлэх юм бол тэр тагтааны далавч нь бол юу гэсэн бэ? Эзнийхээ хүссэн зүйлийг хийхэд хэрэглэгдсэн гэсэн тэр далавч. 그러나 까마귀는 노아가 뭘 원하는지를 전혀 생각하지 않았어요. харин хэрэг яасан гэхээр Ноагийн гараас мултраал
өөрийнхөө бодлыг хэрэгжүүлсэн. 자기가 원하는 걸 얻고자 하는, 자기 하고 싶은 것만 하고자 하는 그런 생각만 까마귀는 갖고 있었죠. Тэгээ хэрэг яасан бэ? Тэгвэл эзэн мэдээ хамаагүй зөв миний бодол хаав ингээд тэгээ явсан гэсэн. 하나님께서 우리를 이 세상에 내보내실 때 우리가 어떤 생각을 하는지를 하나님은 살펴보고 계십니다. Тэгээ бид нарыг чсэндээ одоо юу гэдэг энэ дэлхий рүү ингээд өдөр бүр илгээдэг. Гэтэ өдөр бүр илгээхдээ энэ тагтаа юу, энэ хэрэг юу гэдгийг хараад ичдэг гэсэн. 하나님께서 나를 이 땅에 왜 보내셨는지를 생각하는 사람은 그 생각이 자기를 올바른 행동을 하게 만듭니다. Тэгээ бурхан яадаг гэхээр өөрөөр хэлбэл би энэ дэлхий рүү гарахдаа бурхан намайг яагаад илгээлээ? Бурханы хүсэл юу вэ гэдгийг ингээд бодох нь та ингээд автоматар ингээд тагтаа үйлдэл хийж байна гэсэн. 그래서 우리의 생각이 하나님 앞에 올바르지 못하면 신앙 자체가 바로 될 수 없습니다. Тэгээ бидний бодол эзний өмнө зөв биш байх юм бол яах вэ? Тэгээ хүсэл маань хол байсан ч гэсэндээ чирээд явахгүй. Бодол маань буруу байвал. 중요한 것은 우리가 받은 말씀을 우리가 생각하는 것을 항상 그 생각을 우리가 잊지 않도록 이어가는 것이 계속 유지해가는 것이 중요합니다. Тэгээ хамгийн гол нь бид нар яах вэ гэхээр бид нар заримдаа тагтаа болно, заримдаа хэрэг болно, хамлан шиг амьдраад байгаа. Гэхдээ эцсийн дүндээ бид нар одоо намайг миний нэг одоо холын хүсэл байгаа гэвэл түүндээ зорьсон үйлдэл маань ямар вэ гэдгийг бид нар өөрөж бодох нь чухал. 그래서 말씀을 항상 생각하기를 말씀을 전한 사도들이 그 말씀 받은 자에게 항상 생각하고 있기를 항상 당부했던 거죠. За тэгэнгүүт тэн дээр яаж хэлэх чинь үргэлж бид нар нөгөө нэг үгэн дээр тулгуурлаад айгуу өөрийгөө бид нар хянжаа хэрэгтэй гэсэн. 베드로후서 1장 12절부터 14절입니다. нэгдүгээр 2-р Петр 1-ийн 12-оос 14-ийг харах юм бол 한번 읽어 주십시오. За 2-р Петр 1-ийн 12-оос 14-ийг хэлээ уншъя. 2-р Петр 1-ийн 2-р Петр 12-оос 14. Тиймээс хэдийгээр та нар эдгээр зүйлсийг мэдэх бөгөөд эдүүгээ өөрсдөд чинь байгаа үнэнд батцсан байлаач гэсэн би та нарт эдгээрийг ямагт сануулж байх болно. Би энэхүү асар дотор байхдаа та нарыг сануулгаар сэрэхээ лөө гэж үзэж байна. Ингэхдээ бидний эзэн Есүс Христийн надад тодорхой болгосончлон би удахгүй асраа тайчхаа мэдэж байна. Намайг одсны дараа та нар эдгээр зүйлийг үргэлж санах чадвартай байгаасай гэсэндээ би бас хичээх болно. 아멘. 베드로가 말씀을 전하는 목적도 받는 자로 하여금 항상 생각함으로 일깨움을 받게 하기 위해서 말씀을 전했다는 거죠. За одоо өөрөөр хэлэх юм бол энэ дээр Петр өөрөө авч ирсэнхаа дагуу өөрөө бусдадаа бас одоо нөгөө үлдчихэж байгаа хүмүүс рүүгээ бас дахиад ингэ хэлж өгч үү. 날개는 두 날개로 날아갈 수 있는 거 아닙니까? Хэрэв далавч гэдэг зүйлийг бодох юм бол яадаг вэ? Далавч чинь хоёулаа байж нисдэг 우리가 말씀을 생각하는 것도 확실한 깨달음을 얻었을 때 우리가 그것을 다시 생각할 수 있는 것입니다. Тэгэхээр бид нар яг тэр шиг одоо альва зүйлийг энэ давтан буюу давхар гэсэн утгатай эсвэл хоёр гэсэн утгаар аягүй сайн нөгөө харах нэг чухал байна. Ялангуяа эзний үгийг харахтаа ч гэсэн уншихтаа ч гэсэндээ бид нар бас давхар гэсэн ийм агуулгаар хүлээж авах нь чухал. 우리가 말씀을 깊이 있게 묵상하는 일을 계속 하시면 깨달음이 점점 분명해지고 확실함이 생기게 됩니다. За тэгээ бид нар яадаг тэр үгэн дээр жоохон нэг тийм одоо ач холбогдол өгөөд хараад эхлэхээр өөрийнхөө үгнүүдийн тэр тайллууд нь одоо харагдаж эхэлдэг гэсэн үг.
그 천사가 두 날개를 폈을 때 길이가 10규빗이라고 했죠. За тэр юу дээр тий хероб хоёулаа далавчад дэлгэх юм бол нэг хероб хоёр далавчад дэлгэх юм бол тэр нь нийлээд 10 юу гэсэн тий 10 10 тохой гэсэн. 깊이 있는 묵상을 통해서 우리가 확실한 깨달음을 얻으면 우리가 필요한 모든 충분한 것들을 다 얻게 된다는 거죠. Өөрөөр хэлэх юм бол 10 гэдэг чинь төгс тоо гэсэн тий төгс илүү тодорхой тоо гэсэн үг гэсэн тий. Тэгэхээр төгс буюу тодорхой гэсэн ийм агуулга байгаа дээрээ бид нар ч гэсэн тий илүү төгс бас тодорхой дээр анхаарах нь илүү чухлаа гэдэг хэлж өгч тий. 네, 그런 그룹이 둘이 있었다고 그랬습니다. Тэгээ тийм хэрүүд бас хоёр байна гэдэг дээр бас хэлсэн. 말씀의 확신을 가지고 깊이 있게 묵상하는 성도 생활하는 성도가 많이 있을 때는 그 신앙이 어떻다는 것을 많은 사람에게 보여줄 수 있는 그 증거를 보여주는 생활이 된다는 겁니다. Тэгээ бид нар ч гэсэндээ те одоо яг энэ давхар баталгаажилт за тэгээд анхаарлаа төвлөрүүлээд үгийг ингээ хардаг те эзний энэ гарч байгаа тоон дээр гарч байгаа шиг те 10 гэсэн тоо шиг төгс те ийм энэ мэтийн одоо нөгөө ийм няхуур ханддаг ийм итгэгч нар те олон байх тусам яана гэсэн бэ одоо жинхэнэ итгэл те жинхэнэ итгэлийн амьдрал одоо хэдүүлээ ингээ маань одоо гэрчлэлийн амьдралууд ч гэсэндээ илүү бас нөлөөтэй байна гэсэн. 아멘. 네, 오늘 여기까지 하고 마치겠습니다. За хэдүүл өнөөдөр энэ үргээд дуусгая. 기도하겠습니다. залбирцгаая. 하나님의 말씀은 확실한 언제나 변함이 없는 진실된 말씀입니다. Эзэн таны үг бол үргэлж тодорхой, үргэлж үнэн байдаг. 말씀이 그렇기 때문에 저희 믿음도 확실한 확신이 저에게 있는 것이 마땅합니다. Эзэн минь таны үгийн дагуучлан бид нэр бидний итгэл, бидний амьдрал гэсэндээ тодорхой, баттай, бас үнэн байхын төлөө залбирая. 한 번 듣고 끝나지 않고 더 깊이 있는 묵상을 통해서 더 확실한 믿음을 얻게 하여 주시고 Эзэн минь бид нэг сонсоод нэг мартаад явдаг ийм орон бишэр харин сонссон болгоноосоо шүүсийн гаргаж үрчимс ургуулдаг хүмүүс байлгаж өгөөч. 깊이 있는 기도를 통해서 이 믿음이 실천의 행위로 나타나게 하여 주시고 Эзэн минь энэ одоо итгэл донд хүлээж авсан үг болгон дээр бид нэр итгэлийн үйлдэлүүд бас хийгдэх болтугай. 그 말씀을 통해 빛을 비추는 생활을 함으로 하나님을 증거하는 참된 증인의 삶을 사는 저희가 되게 하여 주시옵소서. Эзэн минь бид таны үгэн дээр дуулууртай байснаар таны үгнээс үгээр баталгаажж байгаа тэр агуулга бүрийг нэгтлэх туслаач. 하나님과 뜻이 일치되어서 하나님께서 하고자 하시는 대로 그대로 쓰임 받는 저희가 되게 하여 주시옵소서. Эзэн минь бид нар тэр таны үгийн утга ойлгогдснороо бид таны ажилд хэрэглэгддэг хүмүүс байлгаж өгөөч. 예수님의 이름으로 기도하옵나이다. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. 여러분들 수고 많으셨고 수고하셨습니다. 수고하셨습니다. 한 주간 동안 은혜 가운데서 기쁜 마음으로 지내시기 바랍니다. Наад манайх 1-7 хоногийн турш баяр хүртэй тагтаа шиг тэгээд үрчимстэй сайн байгаарай. 맛있대. За баяртай тануудаа. Баярлалаа.